Өнөөдөр тэгээд цог хийдэг төгсөө маань байхгүй байгаа. Тэгээ оронд нь өөр эрэгтэй хүн авчирсан. Уугна гэдэг. Яа сайн Насаа бацхан их уу. уу? Үргэлж хэлцэлгөө. За тий. За сайн бацхан уу. Намаг Уганбаяр гэдэг. Төгсөөгийн найз. Тэгээд Солонгост одоо ирээд нэг 2 жил гарангийн хугацаа өнгөрч чинь. Тэгээд магистрийн оюутнууд одоо сурч ажиллаж амьдарч байгаа бас хүмүүсийн нэг төлөөлөл нас байна. Яриг шимээс. Намайг сонгороо гэдэг. Намайг сонгор. Өнөөдөр гурлаа болохоор эрэгтэй эмэгтэй найзын талаар ярина те. Тийм. Би тийм. Эрэгтэй эмэгтэй найз байдгүй. Миний хувьд бол ер нь л хавар та. Баг байхгүй л гэж хэлж болохоор. Би ч гэсэн байхгүй л гэж боддог шин. Ер нь л байхгүй л гэж. Би үг нь байхгүй гэж ярьдаг чсэн эрэгтэй найзууд амир ихтэй. Тэгээд яг ямар өнцгөөс ярихаа сайн мэдэхгүй л. Тийм ингээ хүмүүсийн хүн болгон дээрээс өнцг нь бас өөр байгаа. Тийм. Яг эрэгтэй эмэгтэй найз гэхээр яг найз гэж боддог юм шиг байна. Тэгээд удаан хугацаанд нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамт байгаа. Тэгэхээр тэр бол ялчгүй өөр юм болж эхэлж байгаа. Тийм. Тэгээ ер нь бол өнөөдөр иймэрхүү юм ярина да. Тэ. Тэгээд бидэд таснаш орж ирэх юм нэлийн халаалт хийгээд ороод ирсэн. За тэгвэл шууд асуулт ч юм уу нэг тиймэрхүү юмнуудын талаар ярий. За угаасаа тэгээд саяны асуултны явж байгаа юм шүү. Тэр нь бол байдгүй л гэж ер нь боддоо шүү дээ. Яагаад вэ гэдгийг нь тэгээд. За одоо тэгвэл яг яагаад вэ гэдгийг зүгээр дэлгэрүүлээ жоох ярьчихдаггүй. Угнахаас. За тэгээд эрэгтэй хүний хувьд бол миний хувьд бол яг нэрээ бас бодоодсэн чинь эмэгтэй найзууд Найзын найз охин бол автоматар эмэгтэй найз шүү дээ. Тэр чинь бол ерөөс тэгээд тэгвэл байгаа шүү дээ. Тэгвэл одоо нэг бус тохиолдолд одоо. Бус тохиолдолд ер нь хэцүү дээ. Ер нь орой байхгүй дээ. Ер нь найз ихэд хэцүү дээ. Явцдаа нөгөө нэг юу нүцчдэг гэж юм. Одоо тэгэл эрэгтэй эмэгтэй юм чинь тэгэл би биндээ татагдчих ч юм уу. Эсвэл эмэгтэй нь эхлээд тэгвэл нөгөө найзаар эхлээд идэв штэ. Тэр нэрээ яаж шууд эхлээд мэдгүй хүмүүс байжгаад найзууд болоод тэр явцад нөгөө охин таалагдаагүй тохиолдолд ер нь бол ийм нэстэ тий. Найз болоод явна нэстэ. Тэгэж явж байгаад явцын дундаа юу таалагдж малагдах юм уу? Ер нь юу аха. Анханасаа ер нь найзлах юм уу? Эмэгтэй үнтэй найзлыг гэж бодож. Ер нь дотроос тэр чинь нэг зориг агуулж ер нь ойртож байгаа шүү дээ. Ер нь чамдруу ингээд яг яагаад ингээд гинт гарч ирснэ чинь хичээл гэдэг юм байна. Тэгээд бас өөрөө их хичээл хийдэг бахан өмнөөс нь би хичээл хийжсэн дуршлаг байхгүй л дээ. Гэтэ ер нь бол нэг ямар нэгэн тэр хүнд ямар ч нэг зориг байгаа бол тэр хүнд ер нь ойртож байгаа бах. Тэгээд барлаг тийм таалагдахгүй л анханасаа найз болохгүй шүү дээ. Уус ойртохгүй шүү дээ. Ер нь эрэгтэйчсэн, эмэгтэйчсэн, эмэгтэй хүүхдтэй чсэн, эмэгтэй хоорондын найзууд дээр хооронд нь бас жоохон би нэг таалж байгаа. Тэ. Таашаал. Бэжиж. Тэгээ бас нэг найзууд донд юм байдгийн шүү дээ. Одоо ингээд оюутан байхад ингээд маа найзууд бол тэгдэг л хэлсэн. Тэр өстө хөөрхөн ох юм байна шүү дээ. Тэгвэл яах вэ? Яаж найрах вэ гэхэл хоорондоо ярина шүү дээ, тий. Ярина шүү дээ. Тэгэн гутал тэгэл нэг 2 3-уулаа нийлж байгаа л тэгэл. Юу 2 3-уулаа нийлэх нь орч иртээ. Яг тийм нэгнийгээ одоо тэгээ шийдэх нэгнийгээ одоо ингээ магтж шүү дээ. Хажууд нь өөрөө юу яаж вэ? Тий, хажууд нь бас тэгдэг байсан юм. Тийм шүү дээ. Одоо би ингээд чамайг найрах гээд ингээд яаж шүү дээ. Тэгэхээр над нэг доор хаяш нэг манай нэг 2 найз хэрэг болно да. Тэгэл нөгөө хэр чи ингээл харьцуулагдах зарчим юм уу? Орчин бүрдүүлэх ч юм уу. Эсвэл одоо нөгөө эмэгтэйд чи ингээд таалагдах тэр сэдлийн нөх ч юм уу. Тэгээ маа энэ нэстэй сайн шүү дээ. Тэгээд би нэгээ хөөргөд тэгэн гутал нөгөөх нь бас тэгээд ингээ хөөрч мөрдөх ч юм уу. Тэгэн гутал нөгөөх нь бас ингээ эсэргээрээ дараах юм гэдэг ч юм уу. Тэгэхээр эхлээд тэр нөгөө цаад хүнээ айгүйх ингээд тэр чин судалгаанууд амар их явна шүү дээ. Тийм юм дуртай байна. Ийм дуртай байна. Тэгэн гутал чи тэр энэ би энэ л дээ. Тэгэн гутал чи тэгж яран гутал тэгж ажиллаа сандаа ороод ирэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү ярианууд бол их байдаг. Бүхэл бүтэн юм компанид ажил байдаг наасан тийм. Тэгвэл яг эрэгтэй хүмүүс бол энэ угнагийн ярьсан зүйл дээр дүгнэх юм бол эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүнтэй бол уусаа яг найзлыг гэж найзладаг. Цаана бодолтой найзладаг гэж би боддог. Тэр хүн ингээд эрэгтэй хүнд ер нь бол тодорхой хэмжээгээр таалагдж байгаа учраас тэгж байгаа шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүний өнцгөөс ярихад бол эмэгтэйчүүд нь бол
миний хувьд бол яг нэг найзлал гэж найзалдаг юм шиг санагддаг. Би бол тэгэл найзлал гэж найзалдаг. Одоо эрэгтэй найзтай болохоор чи. Чам тэр чи яг чам руу нийлээд байгаа юм биш. Тийм байхгүй хөө. За цаагаараа. Яг нэг тийм тохиолдол бол зөндөө байсан. За тиймэрхүү юм байна тий. Ер нь багслаад хэлвэл. Би бас тэгтээ угаасаа ихтэй найз байхгүй л гэж боддог л доо. Нийгэмд ир эм найзуудын эрэгтэй эмэгтэй найзуудыг хэрхэн хүлээж авдаг гэж боддог вэ гинэ. Дараагийнх нь болохоор ер нь яг гаднаас нь харагдах юм бол тэгэл хосууд шиг л хүлээж авдаг шүү дээ. Ингээл цуг явж байгаа юм харахаар байнга. Ер нь эрэгтэйчүүдийн дунд л тэгдэж шүү дээ. Наад чинь байнгалаараас нь ингээл банкар шиг л явж байдаг шүү дээ. Яа хэцүү. Тэр юу юм хачиг юм уу юу юм уу гэх. Наа чи өстэй зүгээр араас нь тэгэл Google явж байдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг эрэгтэй найз майзтай хам бол ер нь эрэгтэй хүмүүс нэг хойртдох юм шүү дээ тий. Ер нь энэ хоёр эрэгтэй байж магадгүй юм байна. Хоорондоо явтай юм байна гэж бодд юм тий. Бараг онгот тэнгэртэй. Хиний бодлоор, Марлагийн бодлоор. Нийгэм бол бас яг тэгжил хүлээж авдаг ах. Уунаатай адилхан. Хосууд юм байна гэж хүлээж авдаг. Гадуур цуг явж байхад л тэгээд хосууд аргагүй шүү дээ. Одоо ингээ юм болгон дээр цуг яваад ахаар чинь ер нь бол ямар ч хүн тэгж бодохоор шүү дээ. Яг хоёр хүний дунд нэг нөгөө эмхтэй нэг найз хамаацгаа бодцоо. Эрэхтэн нь болохоор гэж бодохгүй найрандаа гэдэг. Тийм. Чи бодохгүй миний хатханда тэгж. Орондоо. Тэгээ бас нэг ийм нэрээ асуултаас байна гэж бод. Одоо нөгөө нэг эмхтэйч тэгдэг штэ. Би бол найрагдах хүндээ найрагддаг марагддаг тий. Тэгээ чи бол ийм сайн даас биш гэж. Ахаа. Бас нэг ингээд нэг шилүү зэн татсан хүмүүс байдаг шүү. Шилүү зэн татсан. Ингээд шиг марлаа. Татсан юм уу? Миний татсан штэ. Баян татастай. Угаасаа л тэгдэж штэ. Найрагдах хүндээ л найрагдана. Тэгээ та нар нэг найраад тийм амар найралтын 13 арга барил мэрэл гэх тийм байхгүй ерөөсөө. Нэр шүү тэр бол хоёр талдаа бодонгот нөгөө одоо би чинь тэгэл ингээл бүлэглэн ер нь тийм үйлдэж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд найзаа таалагдахын тулд гадаа нь ингээл юм масаагаал. Тэн гутлаа нэг нь гитар аваал нөгөөх нь ингээл шууд дуулж муулаад тэгс нөгөөх нь хаалган тогшоол ингээл баахан ингээл сарна. Тэгснэ ингээл найз залуун дээр гадаа ингээд зүрх хэлбэртэй нэг осоор ингээд зүрх мөр хийцэн. Тэгээ нөгөөх нь дундаа манаа уу яг ингээд шатаад байгаа байхгүй. Тэн зөв улаа ингээд галаа уулзаал. Тэгэхээр эргэцчихэд нөлөө байхгүй. Байхгүй тий. За бодъё л та. Гом болоо. Гэтэ яг хаалтаагаар зүгшээрээ нааж. Нөгөө нэг үлсэндөө болоод гой муухайхтаа суудсан гэх. Тэрэн шиг юм бас байж магадгүй. Яар амаа хэлчихсэн. Үлсэндөө болоод тийм сонголт хийсэн байж магадгүй хүмүүс байдаг. Яар амаа шивээ дээ. Нөгөө нэг ойтоо хтод ингээд тэгээд орж ирэхэд дордол авч байгаа юм шүү дээ. Үлсэндээ наагаан дагнаа болон дор яг. Ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Жохон том болчоод найзууд болсон биш. Багаасаа одоо нэг гудамжинд ч юм уу нэг байранд төсөөд багаасаа найзалсан эрэгтэй эмэгтэй найзууд. Тийм найзууд бас байдаг шин. Тийм шүү дээ. Нэрээ би чинь хүчээр биш найзтай шүү дээ. Тийм. Яг манай амьдралын ихээр тийм охин байхгүй. Тэгээд одоо аав ээж гэр бүлийн цуг байдаг ч юм уу. Тийм. Би биндээ тусалж байдаг ч юм уу. Тийм. Тэгээд та хоёр хэр татна? Ер нь бол амар татна. Тэгээл. Тэгээ тиймэрхүү найзууд л яг амьдрал дээр гай болоод тийм санагдаж байна. Яг нөхцөл харилцаанд орё гэхээр яг нэг ардаас нь чаргууцалтаач байгаа юм шиг нэг тийм хүмүүс байгаад идэв шүү дээ. Яг хөө тэр дэг хүнээсээ л хамаарч л байгаа юм л да нөгөө нэг хүнээс чинь тасч. Тийм л байх л та. Харамлаж марамлаа. Ааха би ер нь бол харамлалтай юм байна. Ер нь л харамлалтай юм байна. Тэгэхээр л тэр хүний дотор бас нууцхан юм байгаад байгаа байхгүй юу? Яг үнэ. Ер нь бол би бинийгаа нэг юм юу гэх харамтлах тийм хармын сэтгэл байгаад байгаа. Тэгэхээр л дуртай байна л гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ одоо хин нэг нь төрүүлж алхам хийхгүй л байна гэсэн үг тийм. Өдөр тэгтээ яг тэрэн дээр яа гэм бол аль аль нь ингээд алхам хийхгүй хоёр талаа үерхэд яваад байгаа шүү дээ. Тэгсэр нэг үерхч үерхээр нэг жоохон ингээд чаргууцлаад байгаа шүү дээ. Яагаад гэдэм бол эсвэл үерхч болно шүү дээ. Одоо эмхтэн хүн талаас нь
дүү хариулна. 18 даа хүн гэж. Тэгээ манай 18 дүү. Яа минь ойлооч жаа. Энэ маань дүү их залах хүн байгаа. Нэрээр нас айгу боловсрцсан юм хөтөг шигээр өттэй. Айгу залуугасаа би бол хэрийг ингэж л бодоод идэв шүү дээ. Багасаа гэр бүл шиг найзалсан болохоор нөгөө гэр бүлийн хүрээнд авч үзэж байгаа юм шиг. Одоо тэр хүн одоо чиний ихчиг ч юм уу дүү шиг хүн байдлаа шүү дээ. Тэгэхээр мэдээж ахыгаа гайгүй хүнтэй суучаасай. Гайгүй хүнтэй үргэжээсэй. гэж боддог өнцгөөс хардаг юм болоо. Эсвэл бас нөгөө талаараа багасаа ингээд дасцсан нэр жинхнээс ингээд тийм бас хайрладаг хайр харилцаа байдаг ч байж магадгүй гэж бодож байна. За одоо яг миний хувьд бол тэр бодит яг юун дээр мэдрэхэд бол маа нөгөөч одоо хүнтэй ирэх гэж байгаа штэ. Тэгээ ирхэн гутал нь. Би бас нөгөөх нь. Тий, би бас харам сэтгэл төрж байгаа байхгүй. Тэгэл тэнгуут маа нөгөөч нь нөгөөтөндөө нүүр өгөхгүй заяа. Тэгэл би нөгөөтл би ч бас ингээ бүжгэлдэг. Тэнгуут л ингээ халуун уусаа хүн дунд тэгэл ингээ танигдах нь ойлгох шүү. Тэнгуут бас нэг ингээл нэг хүн өндөө ирэх ингээл түүх мөх кейс гарч ирж штэ. Тэнгуут л маа тэр ингээл ууралж моралдаг ч юм уу тиймэрхүү. Ер нь бол яг тийм хоёулаа ингээ татгшаа байсан байхгүй одоо ингээ хоёр талтай татгшаа би нэг харамдлал байгаа гэсэн. Тэг явж тэгтээ баг тийм найз мэстайгаа суудсан. Тэгтээ штэ үерхгүй байна гэхээр яг үнийг хэлэхэд аль нэг тал нь асуудалтай байгаа байхгүй юу? Би тэр хүн 100% нөгөө нэг суух хэмжээний хүн биш болоод үерхгүй байгаа юм шиг санагдаад байгаа ш надаа. Тийм шүү. Яг одоо миний хувьд бол яг тэр үед тэгж бодогддог байсан юм. Одоо эрэгтүүний үүднээс би ярих гэдэг штэ тий. Тэнгуутла одоо надад нэг юм одоо чамагч юм уу эсвэл ингээд хажуудаа авч явж байгаа тэр эмхтэйг ингээд авч явах надад нэг жоохон хүч юм уу эсвэл бас нэг санхүүгийн бололцоос хэрэгтэй болоод нь штэ. Яг би бол яг тийм л юм боддог байсан. Тэгээд энэ охиныг ингээд аваад цаашаа ингээд одоо байр өнөр гээл тэгэл их юм байх хэрэгтэй. Тэр насан дээр үү? Гэхдээ тийм ер нь тийм л юм бодогдож байгаа штэ. Тийм. Тэгэхээр надад юу ч байхгүй би бүр юу одоо юу 10 жилийн сурагч хүн штэ тэгэл. Харин тийм 10 жилийн сурагч штэ. 10 жилийн сурагч тэрийг бодож байгаа юм. Тэр хүртэл би ч нөгөө эмэгтэй хүн штэ. Бодулцсан л. Эмэгтэй болохоор ялч юм мэдэхгүй байна. Зүгээр миний хувьд бол зүгээр нөгөө нэг багасаа тэгж нандгинч найзалж явсан харилцаагаа гинт нөгөө нэг хайрын харилцаа руу шилжчихээр дараа нь тэр чинь нэг салах матлал ч юм уу тийм зүйл байгаа штэ. Тэр найз ч биш юу ч нэг ачаан болчихдээ штэ тий. Тэгэхээр тэр хоёр үний нийлж болох уу? харилцаас холдно л доо. Иргэжээд найзууд болж болох уу нэрээ? Үргэлж дараа найзууд тэр хэцүү шүү. Гэтэ хүнээс л тэр хэцүү шүү. Тийм амар нөгөө хуучин шиг тийм гоё найзууд олж чаддаг. Тий, одоо ингээд хуучин шиг ингээд гоё хийдэг байсан юм уу та. Яг ингээд хийхэд одоо тэндээс авдаг байсан мэдрэмж шүү дээ. Тэр юм байхгүй болсон байна л гэсэн үг шүү. Би тэгтээ миний бодлоор тэгтээ ингээд байгаа байхгүй юу? Унтчих юм бол дахиж найзлахгүй. Унтах нь гэдэг нь одоо бүр секс ярилцаа. Ахаа тийм. Тэгж унтчих юм бол буцаад найз болж чадахгүй. Тэрнээс наагуур маагуур бол буцаад яг хөө байж болох хаяаны холбоотой байгаа л минь тус мэдлцээ ч юм уу. Эмэгтэйний хувьд бол бүр яг тэр нь бол бүр шууд бүр ингээд нийлнэ гэсэн бол баталгаал бол. Юу гэсэн үг лээ. Тийм юм хийснээр. Тийм юм хийснээрээ ер нь бол тэр хүнд итгэж байна. Итгэх цаашин ямар ч тэгэл дахиж найзууд бол болох боломжгүй тийм нөхцөл рүү орчлоо гэж бодсон шүү би. Чи тэгж бодсон. Тийм боддог. Тийм шүү. Зөв. Тэр ч угаасаа тэгээ бүх юм л тийм шүү дээ. Тэр хоёр хүн ээлдэл бүх юмаа биндээ нээж байгаа үү шүү дээ. Тийм шүү дээ. Хамаг юм харсан байгаас тийм. Үгүй гэхдээ нэр хамаг юм харсан гэснээс би сая нөгөө ирээлээ үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр үзсэн. Бүгд л харсан тийм шүү дээ. Ингэдэй хүн ингэдэг тийм. Одоо хамаг юм харсан байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ 0 руу ингээд бицсэж яхад нь юм орж ирэх юм бол амар эвгүй байгаад идэх тий. Чи тэгдэг үү? Мэдхгүй байна уу? Одоо яхаа эмхтэн 0 орсныхан дараа араас нь эргэтэн орох юм уу? Аа. Мэдхгүй би эстэ тэгж үзэж байгаа юм шүү. Тэр нөгөө цуг амьдарч би яг цуг амьдарч үзэж байгаагүй л дээ хүн. Яа нэг хамаг амьдралаа ярих нэ. Ямар ч тач зүгээр надад тэр амар юу санагдсан байхгүй юу? Амар ойр санагдсан. Хүн ингээд хэдий ингээд унтцсан байсан ч гэсэн нэг тийм хувийн орон зай гэдэг юм байдаг шүү дээ. Тэрнээс бол яалтчгүй нэг тийм ичдэг юм шиг санагдав. Тэр бол угаасаа байх хэрэгтэй бас нэг зүйл шүү дээ. Ер нь бол миний хувьд сая зүгээр яриа явжсэн чинь цаанд орсон байхгүй юу? Окей. Бас ингээд хитрхи эмхтэн ингээд эрэгтэн базуулчаад бас айгүй хэцүү. Гэтэ эрэгтэйний төрлөөсөө л хамаарна л та чинь дотор олон зан аршинтай л хүн байгаа шүү дээ.
Би нэрээ тийм ингэж боддог. Ийм базуулдаггүй эрэгтэй хүн байдаг шүү дээ. Амар зөрүүд. Йоо аим шигтэй санагддаг надаа. Амар хэцүүгээд идэг. Ийм зөрүүд ёо мэдгүй. Тийм өөрийнхөө дайрч мараад эрэгтэй хүн гэхдээ тодорхой хэмжээний нэг за 100% гэж бодлоо гэхэд 10% ингэж нэг тийм муухагаар хэлвэл базуулах ёстой юм санагдаад идэв шүү дээ. Жохон хүлцэнгүй байна гэх юм уу? Базах гэхээс илүү тэр ч одоо. Тэн дээр л яг хоёр талтай л тэгэл би биндэ болт хийх юм. Ер нь эрэгтэй хүн л ер нь дөрвөлж болт хийдэг юм да. Эрэгтэй хүн тэгээ юу сурсан гэхээр эмэгтэй хүнээс уучлах сурсан гэдэг шиг л дээ. Чи амар сайн чадвар юмсан. Яг жоохон өчрхийлэх шиг сонсож магадгүй. Гэтэ би бол эрэгтэй хүнийг бууж өгч чаддаг байвал зүгээр гэж бод. Тийм бас нэг жоохон зөөлөн байгаасаа гэж бодсон юм шүү дээ. Зөөлөн байвал зүгээр юм санагдаад шүү дээ. Тийм үү. Мэдвэрээр. Тийм ээ. Эрэгтэй хүн ер нь зөөлөн байх юм бол эмэгтэй хүний зүрүүд ажижсэн засаг юм шиг санагдчих. Зөөлөн хатуугаа иддэг гэд бид нь штэ. Тий. Бас тэгээд жоохон тунгийн тааруулж байгаа. Тийм тунгийн тааруулаад. Тэгээд ингээд яг цуг ингээд хийж байгаа юм дээр адилхан ингээд юм мэдрээд явах ч юм уу тий. Тэгээд гутал нөгөө нэг шал өөр хатдаг бол бас жоох хэцүү штэ. Ер нь бол хэцүү штэ. Нэгнэстаа залаад байдаг. Тэндээс нөгөөх нь яг ингээд нэг юм байгаад байдаг бас. Жоохон уруу байгаад. Тэгэл жоохон хэцүү. Гэтэ бас нөгөө өөрийнхөө үзэл санаан дээр бацгсах юм нэрэ бацгсах хэрэгтэй л тий. Тий. Аха. Тий нэрээ. Тэгээд би нэрээ гоё. Тийм эрэгтэй хүн чинь ер нь том өнцгөөсөө ингээд юмыг том талаараа хардаг шүү дээ тий. Эмэгтэй нь болохоор нөгөө нэг жижиг сажиг деталь юмнуудыг хардаг гэдэг шүү дээ тий. Тэгэл подкаст сонсголохлоор хэлээ. Тийм энэ талаар ярьдаг. Тийм л байд юм шиг байлээ те би санагдахгүй яас. Ер нь бол харилцаа эхлүүлээд ингээд явж байхад бол шууд юу бодогдд юм лээ те. Миний бодлоо. Одоо яг хаана амьдрах уу? Одоо машин дэрэг яах вэ ч гэдэг юм те. Тийм гутал нэг жоохон тиймэрхүү шийдвэрүүдийг ер нь бол эрэгтэй хүн бол шууд өөрөө л гаргаж явах хэрэгтэй. Тийм яг зөв. Тэгээ эмэгтэйтэйгээ сайн ярилцах хэрэгтэй яг. Тэгэн гутал нөгөө эмэгтэй ч гэдэг шүү дээ. Яст ийм шаалгаа. Дотор ийм гоё тогтой багтай. Тэгтээ нөгөө юу гэдэг чи ингээд тэр хоёр хүн чи хосол ер нь бол би бинийгаа ингээд нөхөж ингэж байж ер нь нэг гоё болт юмсан гэдэг шүү дээ. Би тэр нэрээ сонголт нь хүртэл. Мадлаа тэр дундаа мик ашиглаж байгаа. Тэрийг нэрээ хэлчихье. Оо би сая юу жоохон даваагаа заавал. Би юу лээ? Би сая нэг юм асуух гэсэн. Тийм эрэгтэй хүний нөгөө шийдэмгийн интернет энэ дэр харагддаг байхгүй юу? Зүгээр миний л бодлоо та. Одоо ингээ хоол идэх байгаа шүү дээ. Тэнгүүд эмэгтэй хүн чинь цаа чи юу идэх үү? Энийг ч идэх юм уу? Тэрийг ч идэх юм уу? Энтэр гэл тэгдэж шүү дээ. Би бол тэгдэг байхгүй юу? Тэгээ ингээ шийдэж чадахгүй ингээ дунд нь эргэлдээд тэр үед эрэгтэй хүн энийг идэгээ шууд хэлчихвэл надад зүгээр идэг. Тэгвэл би зүгээр шууд эрэгтэй хүний шийдвэрийг дагаад за энийг идчихье. Тэрэн дээр ингээд эрэгтэй хүний манлайлагч байх уугүй юу? Нэг тиймэрхүү чадвар харагддаг юм санагдаад ч надаа. Тийм эрэгтэй хүний шийдвэр гаргалтан дээр бас нөгөө итгэлцэл хүлээгцэл гэж нэг байдаг шүү дээ. За яг энэ эрэгтэй хүн энэ талаасаа мэдлэг нь илүү одоо машин дээр гэтэл эрэгтэй хүн чинь тэр доторх сэлбэг яасан тэр машины юм хумыг мэддэн штэ. Тэрэн дээр бол эмэгтэйгээс илүү эрэгтэй нь илүү давмгаал шийдвэр гаргаж штэ. Эмэгтэй нь бол ер нь бол юм ярихгүй шийдвэр дээр нь үнчихдээ штэ. Тий. Өгүүлснийхээс илүү хошууны эмэгтэй ер нь. Тий. Эмэгтэй хүн бол нэг гаднах мөнгөний л ярьж штэ ер нь. Ягаа маш яавна гэдэг ч юм уу те. Маш яавна. Би салууны ингэн тийм юм ярьж штэ. Эрэгтэй хүн бол тэр мотор нь ямарын тэнгуут дотор идэн ямар ингээл хараа авчиж байгаа. Эмэгтэй орсон суудлын бүрс нь гоё юм байна. Нэг тиймэрхүү. Тийм болохоор яг нэг тиймэрхүү тал дээр нөгөө нийлж шийдвэр гаргах нь бас айгу чухал зүйл юм шиг байна. Тэгээ яг эндээс ингэ харангуутл ингээд угаасаа л салшихгүй тийм зохицолтой хоёр бодгал байгаа юм л та. Тэгээд за найз руугаа буцаах уу. За арай хазаагаа авчлаа. За уучлаарай. Тэгээ сая нөгөө нэг ер нь бол хардаж мартдаг гэтгсэн шүү дээ найз нь. Ер нь тэгээ тэр хардах нь чамд ямар санагддаг вэ те найз чинь ингээд чамайг өөр хүнтэйг ирэхэд явж байхад харталт нь чамд ямар санагддаг вэ эсвэл чиний хосын хүнд ямар сэтгэл төрүүлдэг бол тэгээд тэр хартгаа нь ер нь зөв юм уу буруу юм уу энэ дээр жоохон дэлгэрүүлээ яриад үзэх үү. Яг хоо за бодъё л та тэгвэл хартах нь бол ер нь миний бодлоор ер нь их бага хэмжээгээр чинь ямар ч хүмүүст ер нь бол байдаг шүү дээ ер нь би биний харамтлах тэр харамж сэтгэл бол тэгээ тэр нь арай хитрээд одоо нэг бүхэл юм ин хориод ингээд хахаар бас ер нь л миний бодлоор өвчин шиг санагддээ шүү дээ. Энэ одоо ямар өвчтэй юм гэж боддог шүү дээ. Найз ч хамгийн гол нь хартаж байгаа шүү дээ.
Найз хардаад байгаа юм. Харамлаад байна. Харамлаад хардаад байна шүү дээ. Тэгвэл нэр ямар юм бэ тий? Одоо болох юм аа. Би бол нөгөө хүнтэй ингэчихэд нөгөөх нь харамлаад байдаг тий. Яг л донд нэм байна. Тэр нэстэл эзэн юм байна. Одоо тэгвэл ингэ заяа. Чиний үерхэж байгаа ч юм уу харилцаанд байж байгаа хүний эрэгтэй найз нь. За. Чамтай ингээ хартаад харамлаад байвал яах вэ? Тэгвэл тэгэл ер нь бол очиод тэгэл уулзах та бодвол. Тэг юу болоод байгаа нь бит хоёр бол ингээд ийм гэл. Найз залуутай нь уулзах гэдэг юм. Гэхдээ тэрний чинь найзтай нэг гэдэг байгаа шүү дээ. Найз нь харамлаад байгаа шүү тэр үнийг. Аха. Тэр эмхтэй. Тэг ямар ч сан бит хоёрын харилцаа бол юм болцсон гэдгийг нь бол ямар ч сан ойлгуулахаар ер нь үйлдэл ер нь бол тэгэл гарна шүү дээ. Тэр ойлгуулах үйлдэл нь юу вэ? Тэр ямар сонирхолтой санагдав. Янз бүрээр хэлж болно шүү дээ. Хажууд нь яах юм гэдэг. Хажууд нь яалах гэдэг чи. Зүгээр илүү нөгөө татан дээж мэддэг ч юм уу тийм. Нөгөө кинон дээр харагддаг үстэй солонгос кинон дээр чинь нөгөө найзт нь одоо юу гэх эрэгтэй хүн энэ миний эмэгтэй шүү ч юм уу те эсвэл эмэгтэй хүн энэ миний залуу шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд илүү нөгөө нэг өнцгийн хүн хажууд нь байх юм бол тэрвэр чимэрдэгсэн үү те илүү дотн байж байгаа л тэгээд идэж шүү дээ тийм. Тийм илүү ер нь тэгээд дотн харагдах юм лээч шүү дээ. Тийм амьдрал дээр яг яад юм болоо л гэж. Чи тэгвэл тэр найзтай нь хартах уу? Найз өхнөө. Ер нь бол тэгээд бас найз өхнөөс шалтгаалж. Би өөрөө нэг тийм хартах мартах тийм нэг дургүй. Ер нь жоохон эрүүл маргаан тийм дургүй. Дургүй. Тийм байж. Тэр хүнийг яг дотор яг юу гэж боддог вэ гэхээр тэр хүнийг болохоор ч одоо өөрийнх нь сонголт юм чинь дээ. Чи найз гэж байгаа бол найз гэхэд ер нь бол итгэждэг л гэсэн үг тийм. Итгэждэг. Тийм. Итгэхэр л хүмүүст хэрэгчээд байдаг л. Тэр найз гэвэл тэгэл тийм харилцаагүй гэл тэгэхэд шууд итгэдэг л. Тийм. Энэ дээр бисэн баггүй юу? Энэ надаа би энийг заавалсахгүй бол энэ бүр зүрх хөвдөд байгаа байхгүй гэдэг. Зүрх хөвдөх. Миний хос хөвдөх үү? Найзын харилцааг хизээ өөр зүйл болж хуурдаг. Энэ надад амар санагдаад байна. Яг аль мөчөөс эхлээд. Яг тийм юм байна. Аха. Тэгэл ил далдаа тэгэл нэс өдрөөс л байх бол. Бүр одоо ингээ бүр одоо дотн болоод штэ. Тэгэл би бинэ тэрэл хүсэл ингэдэг ч юм бэл. Яг тэр ингээ шийдвэртэй болчихж штэ. Харин тэр шийдвэрийг хамгийн гол нь яаж гаргах уу гэдэг аахгүй юу? Тэг ер нь бол эрэгтэй хүн л ер нь болдог гаргаад байна штэ. Хадлаа. Энэ хоёр тал тэгэл хоёроо ярилцж байгаа л. Би болохоор ингэж бодоод байна. Би үнэхээр татагдаад байвал тэгэл ойлгомжтой шүү дээ. Аха. Би болохоор ингэж бодсон за. Хизээ өөр зүйл болдог вэ гэдэг байгаа шүү дээ найз харилцаа. Кино миног бодох юм бол ингээ те нэг өдөр ингээл харсан чинь баг л ардталт нь ингээл гэрэл цацраал баг бурхан шиг те тэгжсэн мэгс ингээл кинон дэр гараад идэв шүү дээ. Гэвгэнд үйлдэл мүлдэл амар хөөрхөн харагдаж эхэлж мэхлээл гэдэг юм уу. Надад бол тийг санагддаг байхгүй юу. Би яг юу гэж тайлбарлахаар мэдэхгүй байна яг үнэ хэлэхэд. Одоо ийм скиншип хүрлцэх. Тэрний дараа яг тэгж хуурд юм шиг санагдаад шүү дээ. Яг нөгөө найзаагаа бодчихсон чинь. Илүү ойр байгаа л тэгэл ингээл би бинтэйгээ ойрхон байгаад би биндээ дасч эхлэх юм бол тэр чинь тэгээд найз ярилцсанаас өөр юм болж эхэлж байгаа. Тийм. Чамаа хүртэл өөр нүдээр харахаа болж эхэлж байна. Тийм. Одоо тэр хоёр чи ингээл надад амар хөөрх харагдаад эхэлж байгаа. Наваа уулаагаад эхэлсэн шүү. Яна. Тэр хоёр хүн одоо ингээд нэг шугам дээр ингээд зогсож байгаа шүү дээ. Тэр хоёр хүний нэг алхам урагшлах юм бол тэгээ нөгөөх нь нэг алхам юм. Нөгөөх нь нэг алхам урагших юм бол тэр найзаа харилцаа өөр зүйл рүү болж хууртай юм шиг санагддаг надад. За яг хуу найзууд өчнөө удаа найзлсан найзууд бол те нэг хосын харилцаа шиг би нэгээ хүргэж өгөх юм уу те эмэгтэйгийнхаа хүнд юмыг барьж өгөх туслах битэй туслах за иймэрхүү юмнууд бол байгаа. Гэтэ тэрнээс илүүтэйгээр арай илүү дотноор нэг алхам урагшлах. Тэр нь л яг найзын харилцаа нөгөө нэг хайрын харилцаа руу шилжиж өгөх. Ер нь багаар ингээл уусчихин л. Тийм багаар уусчихин. Гэхдээ тэр хоёр хүний хооронд бас эрэгтэй эмэгтэй ч найзан ч ямар ч байсан хайр байгаа. Тий. Тэрийгээ л ер нь бол арай нэг төвшөнд дэвшлүүлж ийн л гэж
ойлгож болох байх. Тэр чинь бараг л тэр чинь урд нь ижсэн юм бараг л зарим муухай асуудаас илүү юм байна. Тийм муухай асуудаас илүү юмуд байгаа шүү бараг. Чи аав ээжийн таньжин тэг гэр оронд нь орж гарч чинь тэгэл ер нь зан характерыг мэдчихээн аав ээж ер нь тэгэл би бинийхээ сайн мэддэг хүмүүс л гардаг. Одоо бүр л амар болж чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэл амар болж. Аав ээж нь ч гэсэн амар шүү дээ. Өө манай энэ хүргөө ороод ирлээ гэдэг. Манай энэ бэр болчихлоо гэдэг. Бүр амар болчих гэсэн шүү дээ. Тэгэд ийм байдаг штэ. Багасаа эрэгтэй эмэгтэй сайн найзууд хос болоод нөгөө нэг урт удаа амьдрах хос болоод ихнэр нөхөр болчихлоо штэ. Тэр нөгөө нэг салалтгүйгээр урт удаа амьдрах одоо тэр зүйлээ баттгаж өгдөг гэдэг нэг тийм уншиж. Би эсэргээрээ гэж боддоо штэ гэдэг. Яг ч үгүй эсэргээрээ гэх юм аашийн. Ямар ч олон тийм одоо манай найзууд тийм хүмүүс бол зөндөө байна л та. Бүр багасаа хоорондоо ингээ үерхсэн. Тэгээ одоо ингээд гэр бүл болцгоод хүүхдтэй болцгоодсон тэгээд тийм хүмүүс л зөндөө байна. Би ингээл яг ярьж явж байгаа л одоо ярьж явж байгаа тийш. Та хоёр ингээл юм ярьж байгаа шүү дээ. Тэр дунд чинь би ингээд бодож байгаа байхгүй юу? Тэгвэл энэ юу юм болоо энэ тэргээд бодож байгаа байхгүй юу? Тэгээ сонсч явж байгаа л мартчихадах юм яваа гэсэн. Яар түр ил утсан дээр л ингэж юм уу? Би сая дахиад хэлчихсэн юм марчлаа. Тийм. Наадхан нэр чинь ингэсэн байхгүй юу? Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Одоо ингээд багасаа үерхэж явж байгаа л сууж муугаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт илүү ингээд багасаа үерхсэн үерхэл яг үнийг хэлэхэд токсик байхгүй байх боломжгүй байгаад идэм санагдаад байхгүй надаа. Ер нь жоохон токсик байх гэдэг юм санагдаад идэв. Нөгөө багасаа үерхэж байгаа болохоор тэр чинь нөгөө нэг ишин шидийн мэт маа шүү дээ. Баг гэдэг чинь өөрөө тэр хүндээ төлөвшөөг, үнийхт ингээд төлөвшөөгүй, би хүн болоогүй ч юм уу те. Тэгээд нөгөө усын харилцааны талаар хүнтэй яаж харилцах ч юм уу, хүнийг яаж хайрлах ч юм уу, тодорхой хэмжээнд бас те туршлага муршлага бага байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг анхны хүмүүн дээрээ ч юм уу, анхны удаа үерхэж байгаа хүн дээрээ тэр чинь одоо бүх зүйлийг л үзээ явж байгаа шүү дээ. Тэгээд ирэнгүүд чинь нөгөө харилцаа нөгөө жоохон токсик байх хандлагатай байгаад тэгээд тэрийгэ гэр бүлд орчоод тэр харилцаагаа ерөөсөө тавьж чадахгүй байгаад тэгээ нөгөө нэг амьдрал эхэлчээд байдаг. Энд жинхнээс амьдрал эхэлж байгаа шүү дээ. Гэр бүл болонгууд тэгчээд хахад чинь нөгөө яг үерхэж байгаа юм шиг сэтгэлгээгээрээ яваад тэгээд нэг жоохон үл ойлголцлоо. Нэг жоохон ширүүн маяг руу орсон. Одоо юу гэх юм би энийг хараадаг ч юм уу одоо нэг тийм эвгүй асууд байдаг шүү дээ. За бүр тийм болцсон. Тийм тэгээд идэм санагдаад шүү. Би тэгэхээр амар олон үерхэж үзэх хэрэгтэй гэж би бол боддгоо. Тийм ер нь л над тэр чинь олон үерхлийн талаар яг хав санал нийлж инээр. Одоо тэр дундаас тэг өөр таалагдхал өөр одоо болж ийн гэснээр л сонгоно гэсэн үг шүү дээ. Ер нь бол заа характер явд юм үнтэй бол би нийцээ цаашаа явахад бол асуудал юм байна гэх ингээд зөгцөж байна. Бүр багасаа токсик гэх хувьд бол тэр чинь гэр бүлийн ер нь хүмүүжлээс л хамаарж байгаа шүү дээ. Хоёр талын айл. Тэгээд одоо хүүхдээ хэр их хайрлж өсгсөн байна гэдэг ч юм уу. Эрэгтэй хүүхд бол эмэгтэй хүүхд хоёрыг ер нь хоёулын ингээд айгүй ингээд хайрлаад ингээд өсгсөн хүмүүс хоорондоо суул бас ер нь бол хэрүүл маргааны талаар гайг баха. Тэгтээ нөгөө энэ тэгээд эрэгтэй хүүхдээ бас нэг жоохон хатуу ингээд одоо жоохон амьдралын хатуу ширүүнийг үзүүлээд тэгээд нэг жоохон ингэчихэд бол айгүй тэр нь болтыг явчихна. Гэтэ шүү дээ тий. Гэтэл гэдэг. Гэтэ юм байхгүй юу? Тэр хүн чинь анх удаага үерхэж үзэж байгаа. Ер нь анхны юм бол анхных туршлага гэдэг чинь өөрөө яг үндсэн утгаараа туршлага гэж би боддог байхгүй юу? Тэр чинь олон удаа хийж ийж, олон удаа туршиж ийж, тэр чинь өөрөө туршлага болно илүү сайжирна гэж боддог байхгүй юу? Тийм болохоор мянга би ингээл хүмүүжлтэй байгаа л миний аав ээж надад гоё нөлөөлсөн байгаад ч юм уу тий. Нэг тэрэндээ бас биш байгаа юм шиг санагдаад байхгүй юу? Хийж үзэж, оролдож үзэж ийж сайжиртай юм шиг санагдаад. Нөгөө өнцгөөс харахад нөгөө нэг багасаа найзлсан найзууд ч хар багасаа өөртөө сайн мууг бол мэддэг болцсон байгаа штэ. Тэгээд нөгөө нэг дөнгөж ингээд одоо 1 жил үерхэд ч юм уу 2 жил үерхэд хүүхдтэй болоо гэр бүлтэй болцсон хүмүүстэй харьцуулахад тэд нар ч дөнгөжл 1-2 жил дээр би биенийхээ муу сайныг дөнгөжл танихгаал явж байгаа штэ. Тэгтэл нөгөө хүмүүс нь муу сайн айл хэдийнэ мэдлэлцэн. Ингийн бол бит хоёр илүү ив найртай амьдарч чаддсан байх, ив найртай харилцаж чаддсан байх гэдгийг ерөөхдөө ухаарсан болохоор арай илүү удаан амьдардаг юм шиг санагдсан байна. Магадгүй одоо ингэ шөвгнөөд байвал би ингэ гэр болчтой ингээл нэг аргалдаг ч юм уу. Эсвэл намайг ингээд нэг уурлаад нэг дуугаар хагаад ингэ
хажуунаас нэг ингээд ороод зөөлө ороод ирдэг ч юм уу. Эсвэл зүгээр ганцаар ингээд үлдчихдэг ч юм уу. Ингээд арга болцсон байдаг болохоор арай цаашаа явдаг юм болов гэж боддог шүү дээ. Бас тийм дээ. Бас тийм дээ. Тийм л юм байна. Мэдлэлцэн байна. Аха. Наадхан дээр чинь нэр бас ингэж бодож байсан байна би өмнө. За хамаг амьдралаа ярих юм шиг санаа шүү. Ингэсэн байхгүй юу? Одоо ингээл би чинь 25 6 хүн байгаа даа шүү дээ. За. Тэгэнгүүт гэр бүлийн ингээд нэг юм юу гэх юм одоо нэг заа нэг доктортой найз залуутай болъё доо ч юм уу тий. За одооноос нэг ер нь нэг хүмүүс хайх хэрэгтэй байна да энэ төр бодож байгаа байхгүй юу? Тэгж бодож явж байгаа. Тэгээд ер нь ингээд бэжсэн чинь ишин шидийн үнтэй уулзаад ирж байгаа шүү дээ. За. Тэгээ жоохон гаширлаад ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь ер нь явж нэг 10 жилээсээ мэддэг байсан хүнч дээр юм уу дөө гэж бодогдсон шүү нэрээ. Тийм бодол төрдөг шүү. Тийм олон нөгөө нэг амар олон үзээгүй л дээ. Ямар ч тааш нэг ингээд уулзаал явж байгаа батчаа. Тэгээд зан характер мэдлэлцсэн муу санаа мэдлэлцсэн тийм хүмүүс л дээр юм байна гэсэн бодол төрж байгаа шүү дээ. Жохон би дамар юм уу да. Дахиад ихнээсээ өөрийгөө тайлбарлаад дахиад би нөгөө ямар өнгөнд дуртай, би ямар кинонд дуртай гэдгээ хүнд хэлээл явж байгаа чинь амар ядаргаатай бүр гоё шүү дээ. Хамгийн гоё гэдэг байхгүй юу? Би биэндээ ингээд бас тэр чинь ингээд таалагддаг юм пак нөгөө нолоол ингээд амар гоё ингээд өөрийнхөө төсөөлөг юм нөхтөр бас нэр зай савсрах ярианы зэдгтэй л болж байгаа шүү дээ. Тэр болоос нөгөө нэг хоёр хүний харилцааг нь арай илүү нөгөө нэг гүнзгий дэвшин рүү хаяачаад хамгийн тасалцааг үзүүлдэг зүйл бол тэр шүү дээ. Одоо бол тийм 10 жил шиг бол биш байгаа зү. 10 жилд бол ингээд засвар зайгаа ингээд за таалагддаг ч маалагдах ч юм уу эсвэл одоо нэг тайпын хүмүүс байгаа шүү дээ. Тэгмүүд ингээд ярианы зэдвүүд дуусахгүй ингээд ярьж мараад одоо бол тэгтээхгүй байна зү. Өгшрөө тэгээд байгаа мааш. Би бол надаа мэдгүй тэгээ 10 жилдод яаж тэгэл шүнжэнгөө ярьж мараал тэгдэг байсан юм. Би юу ойлгохгүй байгаа шүү. Юу ч ярьдаг байсан. Одоо яг үнийг хэлэхэд ярианы сэдвч арга олддгүй шүү. Чи чамд стил олдоод байгаа юм. Тэр чинь бол баг жоохон таалагддгүй хүнтэйг л хэрцүүлдэг их байлгүй. Юу хүн таалагдаад байгаа байхгүй. Уг бас ингээд яадаг юм л да. Яг хит одоо нөгөө хүн ингээд айгу чи бол надаа ингээд амар таалагдаад байна шүү дээ. Одоо ингээд амар ингээд таалагдаад ингээд нэг нь бие барьдаг ч юм уу. Буруу үг ярьж барьдаг ч юм уу. Тийм тохиолдол тасцдаг шүү дээ. Явж байгаа даа. Тэ амар ингээд амар ийм байна да гэд бодсон чинь нөгөө хүн шал өөр юм билээ тэгээд дараа нь өөрөө бодоод тэрийг гадаа толгоогоо шаагаад тэгээд сууж идэг шүү дээ. Тийм кейсэд л зөндөө байна. Би бас тэгтээ ингэж бодоод байгаа. Энэ дээр бас нөгөө ярианы сэдвээс гадна ийм юм мэдрэгдээд байгаа байхгүй юу? Өмнөх шиг ингээд амар хүнд ингээд нэг юм донтох гэх юм уу? Тэхээ болцсон юм санагдаад байгаа шүү дээ. Ингээд амар обсессд болоод байдаг шүү дээ. Тэхээ ерөөсөө ингээд болоод ер нь нэг жоохон тий хар санаагаар л үзэх гэдэг. Баг бүх юм дээр хашир болсон. Тийм хашир болсон. Одоо ингээд энэ яах гэдэг юу хийх гээд ийм юм хэлээд байна надад. Гэтэл хоёр бас тэгдэг үстэй. Ер нь бол жоохон хаширлах ч юм уу. Энэ хүн яг цаагаараа юу гэж хэлэх гээд байна. Энэ үйлдэл яг юу хийх гээд байна ч юм уу тий. Тэгж бодно үстэй. Бодно. Бодгоо. Одоо ингээд харахад бол за нэг энэ хүн нэг иймэрхүү төрлийн хүн байна да гэдэг ч юм уу. Одоо яг тийм болцсон л шүү дээ. Тийм тий. Одоо шууд ингээд жоохон дүгнжгээ. Тэг ер нь бол тэгээ харж байгаа бол за энэ ер нь айгүй 50 хүн байна ч юм уу. Эсвэл за энэ нэг наана юм 50 ч гэсэн цаана ийм л хүмтэй гэсэн тийм угаасаа юм ерөхийн юмнууд ингээд угаасаа одоо байдаг болцсон л. Тэгэл одоо хүнээ харалч гэх тийм. Ярьж байгаа юм ер нь сонсоо. Тэг ер нь бол ярианых нь өнгнөөс мэдрэгдэн штэ тэр хүн яг ямар төрлийн хүн бэ? Яг юу сонирхдаг? Одоо тэгээ цаашаага хэлмэд доломгаа юу энэ эсвэл дугайж байгаа бас амар хэрүүл оруулалтай юу гэ. Тиймнээс бол тэгээ би ч тэгэл хэрүүл мөрөл оруулах бүггэл байхгүй болчихсон юм чинь. Шөөдөр нь хэрүүлээс дайждаг. Маргаанаас ер нь тэгэл өөрхөн тэгэл ингээл замарцсан. Өөрхөн шийдэж чадах юм байвал тэгэл шийдэл тэгэл жоохон хэцүү юм байвал тэгэл маргаанаа ямар ч хийх явдал хийн гэхдээ яг тэр нөгөө нөө уралж ах чинь тэгээд дээр нь тосход гэж болохгүй шүү дээ тийм. Ой тэрнэр нэр энэ санаанд орчлоо. Би
Өө дахиад мартна. Oh my god. Яг хэлж явж байгаа мартаад байгаа байхгүй юу? Зайч та. Ер нь жоохон нас тогтсон юм шинж шүү. Үгүй зайч юу хэлчихлээ. Надад бас дахиад нэг үзсэн юм маань санаанд орсон байхгүй юу? За. Оо. Ямар хэцүү юм бэ ч доо зайч та. Харин битэртээс ямар хэцүү байна. Оо яач вэ ойр тарина. Би ингэ амар оройтч унтаад байгаа байхгүй юу? Тэгээд ах шиг байна. Тэгэхээр бас бод сонцохноос жоохон удаашраа шүү бас. Нөө юу яриачсан лөө би сая өвн за бэлээ. Гэхдээ нэг иймэрхүү нэрээ амар бодлогын шинж чанартай ингээд харилцаан дээр ингээд байгаа ш. Би нөгөө загсны ордохгүй юу? Та нар хоёр ер нь загс ер нь юу гэдэг лээ орд мордон итгэдэг юм уу? Ер нь яг ингээд уншихад бол ер нь бас гайгүй ингээ хилээд идэг шүү дээ. Ер нь бол заа характер юм ер нь. Тий ер нь нэг жоохон төсөөтэй байгаад идэг те. Тийм төсөөтэй байгаа. Төсөөтэй тийм. Би болгоо шүү дээ. Уг нь би мэлхий тэгээ загас мэлхий хоёр чинь нэг адилхан усны орд. Тийм үү те. Нэг харшаад байгаа юм байхгүй л тийм. Өнөөдөр ингээ подкаст хийгээд байгаа шүү дээ. Таньдаг жоохон тааруу ярилцдаг түн загасны орд байсан. Тэгээ тэр хүнээр дүнхний загасны ордынхон жоохон нэг тийм эготой. Тий. Тэгээд дээрэс нэг жоохон юу юм санагдсан шүү дээ. Одоо эготой. Сонсож байгаа дуу нүртэл ингээ тийм сайд уу. Тийм сайд тийм одоо сүнстэй чинь бүжиглэн гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тиймэрхүү юм гонхийн эсвэл нэг тийм зөөлөн аялал. Тийм дуунуудыг их сонсдог. Харин нөгөө нэг юм баггүй юу? Би одоо тийм үү? Ер нь тийм үү? Тий, ер нь жоохон ийм зөөлөн, хит зөөлөн санагдаад идэв. Би тийм болохоор өөрийнхөө ордондос жоохон дургуун мургуу идэгсэн баггүй юу? Гэтэ гоё зөөлөн байх ч бас гоё штэ тий. Бид нар жоохон имзэг байхгүй юу? Тэр нь амар төвөгтэй байгаад идэг. Тэгээ нөгөө нэг ямарваа нэг харилцаанд ордог, дуустдаг ч юм уу эсвэл орхоос өмнө бараг дуустдаг. Тий тийм. Ер нь орхоос өмнө дуусчаад. Сонирхолтой болчдөг гэж юу? Айгаад идэг. Гэх юм уу? Айцтай идэг гэсэн. Ахаа тийм. Сүүлд нь тэгчгүүдээ гэж боддог. Намайг тэгээд ингэчгүүдээ гэлээ. Ааха, хитрхи хашир машир бас байна. Хүүхд бол гаяа явчихудээ гэдэг ч юм. Тэр хүртэл бодохтой. Тэгэл бод юун дээр тийштэй тэгэл. Бодит гэсэн дээр. Хоорондоо нийлэл хүүхдтэй боллоо тэгэл. Салчиж байгаа шүү дээ. Тэр тэгтээ ингээд их сургууль мургуулд хахад тэр бол аимшигтай санагдсан. Яанаас тэ жирэмс болчиход энэ төр гэл тийм. Одоо бас гайгүй. Тэгээ арай л ингээд тийм кейсүүдийг харахаар чи ингээд арай л эрт яарсан юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Арай л эрт харж авахнаараа. Тэгэл юугүй тэгэл хоорондоо ингээд уулзаал тэгэл яасан нэг удааг үжирсэн болцсон. Тэгээд хоёр хэр удаж байгаа гутал нэг жил ахсан багс ч юм те. Их удааг. Гэтэ тэгээ буруутгаж бас болохгүй зү. Тийм 30 гарчаад тэгжээл заахгүй. Тэр үнэхээр ахгүй заяа. Амар хортон болчих байх угаасаа 30 гарсан хүмүүсийн хувьд. Уулзал маргааш нэ. Тийм 18 амтай хүүхдэд бол бас өчигдөр би бүр 16 тай хүүхд төрүүлээд тэгээд трит хийсэн байгаа байхгүй юу. Тэр яг мундаг энэ 16 тай мөртлөө ингээ хүүхдээ сайн харж байна. Гэтэ нөгөө талаас нийгэмд айгүй буруу үнцгийг харуулж байгаа байхгүй. Тэр хэвийнээр харуулж байгаа байхгүй. 16 тай хүүхд чинь болохгүй үстэй ер нь бол яг санхүү тэгээд мэдлэг чадвар явуулчихсан тэр хүн чинь бас бүрэн төлөвшөөгөө чинь тийм үедээ гаргачих байгаа чинь тэгээд тийм тэгээд бас нөгөө хуулиараа ч гэсэн хуулийн наснаас доошо байна. Тэрийг хэвийн зүйлээр бусдад тийм нөгөө нэг одоо аав нор баг шоронд явахаар тийм аав нор тийм шүү. Тэр нэрээ юу вэ? Насан дөрөв хүн шүү дээ. Тийм 18 тийм шүү дээ. Салгаас дутсан юм болчих юм яа тийм. Мэр бол бас болохгүй байх л гэж боддөө шүү дээ би. Би ихтэй тиймэрхүү хүмүүсийг жоохон буруутгах чаддгүй. Ялчгүй нөгөө нэг яг тэр нөгөө нэг процесс дээр явж байгаа болохоор тийм буруутгах нь чашаа. Гэтэ миний үед ингээ рил болгож ингэж гаргаад тэ ингээ нийгэмд хөрвүүлж байгаа гэдэг нь тэдний насны адилхан хүмүүсд хараад болд юм байна, болох юм байна гэж чадах юм байна. Тэгээд тэр хүн чинь тэгээд одоо нөгөө хүн чинь бол тэр хийж ийнгээ тавьж штэ. Тэр чинь бас цаана одоо эцэг ихэн ч гэсэн бас гайгүй ингээд бас гайгүй нийгэмд байр суурьтай ч юм уу. Тэгээд бас тодорхой хэмжээс давгүй орлоготой байж иж бас тэгэж бас байж байгаа. Тэгэхээр бас шууд ингээд одоо хэдүүлэн шиг ингээд болчвол бас хэцүү штэ тиймстэй. Чими болчвол хэцүү штэ. Шууд гудамжинд гарна. Харин тийм хэцүү гостой. Өрөвдөлтэй гостой тэгэхээр чинь санхүүгийн хувьд өөр давгүй чадамжтай болоод
За тэгээл манайхан сэтгэээс хайлаад хайлаад урсаад одоо бүр орд руу орлоо. За уучлаарай. За дараагийнх нь асуулт юу байсан бэ? Сая 4 дахь мөрөвдөх хавцаа асуусан уу? За дараагийнх нь ингэнэ. Одоо 2 найз байгаа штэ тий. Тэгээд тэр нь аль нэгэн сэтгэлтэй болчлоо. Тэгээ нөгөө нэг сайн болчлоо. Тэгээ нөгөө нэг сайн болгоулж байгаа найз нь тэрнийхээ сэтгэлийг яаж ингээ мэдэрдэг вэ гинэ. Мэдрэх ёстой юу гинэ. Хэрвээ мэдрэх юм бол ямар үйлдэл гаргах вэ? Мэдрэгддэг үү жаа? Надад бол яасан мэдрэхцэн. Тэгээ би өөрөө тэндээсээ шууд зогтцоо байхгүй. Ер нь бол шууд дөлөх маягтай. Та нар тэгтээ шүү дээ. Айгуу тийм алдаатай бас юу яд юм санагдаад шүү. Мэдэрдэг гэх юм уу? Одоо ингээ эмэгтэй хүн ерөөсөө сэтгнэг байхад эрэгтэй хүмүүс сэтгэнсэ гэж бодсон үе байдаг шүү дээ. Тийм хүмүүс зөндөө. Яг тийм биш байсан гэдэг байна. Гүү тийм байна. Хэлсэн юм шүү. Найз чинь тэгтээ чамд хэлээг байсан мэт тий. Уу яг хоо ер нь бол тэгэл үйлдэлээс нь мэдрэгдэж байгаа юм л да. Үйлдэл ер нь харц марцнаас нь ер нь бол мэдрэгдэн л дээ тэр үний бол ялчсэн харж байгаа харц. Тэгэд хийж байгаа үйлдэл нь ортолшил хөөрл санагдчих эхэлж байгаа юм чинь. Сэтгэлээ бол илчлэг байсан маань тэгэнгүүт чи болохоор мэдэрсэн юм байна тий. Тийм би бол мэдэрчихэж байгаа байхгүй. Тэгээд мартлаа мэдэрдэм. Тэгээд жоохон тэгэл дөлөөл ингээл жоохон зайгаа ортог ч юм уу тийм болсон. Би айгүй хөлдөө нэх мэдэрч байгаагүй. Би бүр ингээл найзлгээ бодод яваад идэг. За окей найзл юм. Тэгээд яг нөгөө хүн дараа нь ингээд би ч юм сайн байсан шүү дээ гэж хэлсэнхэн дараа хүү чи тийм байсан юм уу гэж мэддэг заяа. Ер нь л ингээд тоодгүй юм шиг. Тэр одоо ингээд дотроо л ингээд хайрлаад яваад идэв шүү. Дотроо л ингээд бадаад төсөөл. Нөгөөг нь юу ч байдгүй явж идэг тэгээд. Би бол нэг тийм сэтгэлийн мэдэрч байгаа. Тэгээ хажууд нь нөгөө нэг эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүн чинь угаасаа эмэгтэй хүнийг цаанаасаа хамгаалах тийм зүйлтэй төрдөг штэ. Угаасаа байгалийн юу гэдэг лээ. Байгалийн хууль нь угаасаа тийм байдаг штэ. Тийм болохоор тэр хүн намайг хайрлаад байна уу, зөвхөн найз байр хамгаалаад байна уу гэдгийг юусэн мэдэхгүй мэдэрч. Угаасаа тийм ёстой юм шиг тийм. Өөргөө нөгөөх нь амар хичээгээд байгаа штэ. Орой болгон гэрмэрт нүргэж өгөөл тий. Орой болгон гэрмэрт нүргэж өгөөл тэгсэн чинь өлсөөд нэгсэн чинь шууд дэлгүүр ороод юм авчирж өгч юм өгөөл. Тэгсэн чинь тэр юу найз мэйс. Ингээ нөгөөх нь энэ уусан ихстэй юм. Тий, нөгөөх нь бүр өстэй хайрлах гал ингээл хамаг байдгаар. Энэ одоо хандыг асан болов. Энэ одоо бараг ингээд одоо бараг санал тавив шоо зөвшөөрн мөшөөрн гэдэг нөгөөг нь амар бадцаж байгаа гэсэн чинь нөгөөх нь юм бодоо гэж идэг. Гэтэ ингээ нөгөө ийм эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Хүн болгонтой нэг юм nice байгаад идэг. Би тийм эрэгтэй хүмүүс жоох хаягаад идэг шүү дээ. Тийм эрэгтэй хүн жоохон мэдрэгддэггүй гэх юм уу? Энэ зүгээр хүний хувьд надтай nice байгаад байна уу? Эсвэл над дуртай болохоор nice байгаад байна уу? Чи амар. Одоо би ч тийм төрлөг шүү дээ. Яг тийм шиг байна хаа. Яг ингээд одоо юу гэх юм бэ? Яриад байвал гоё яриад байдаг. Тийм яриад байвал гоё ярина. Яриад л тэгэл яг нөгөө хүнд бол юу гэж мэдэрч байгаа. Би бол тэгэл яг ингээл яриад л ингээл. Ямар ч сан тэр орчны vibe бол гоё байгаа шүү дээ. Тэгээд болоод ангууд нөгөө зарим эмэгтэй хүн чинь энэ залуу надад жоохон дуртай байгаа юм бахтаа. Энийг бодно шүү дээ тий. Тэгэн гол нь нөө гэдэг. Нөө тий хариулт нь нөө байж дээ. Тийм болохоор би ямар ч тааш нэг тийм жоохон охин шиг сонсогч магадгүй. Надад бол нэг тиймэрхүү юм жоохон амар санагдаад тийм аа. Тэштэй мэдөө. Нөө тийм болохоор нэрээ яалтчгүй ямар ч юм дэ мэдгүй. Би бол ямар тааш той гэдэгт яа надаас асуухгүй. Намаа чи юу мэдэрдэг юм үгүй мө гэж асууж болдог юм даа. Асуу надаас. Намаа чи юу яг ингэ мэдэрдэг юм уу? За. Бодсон тий амар хариулах гал асуу гэсэн. Мэдрэмж ингэ хайгаад байгаа юм шүү ингээд олдохгүй. Мэдэрдэггүй гэхээсээ илүү би зүгээр жоохон юу яагаад идэм аа. Бас л нөгөө нэг хаширлаад идэг. Би ингээд энд ингээд тий бар ингээл хормоо хийгээл ингээл явжсэн чинь нөгөө хүн чинь шал өөр зүгээр л надтай эмэгтэй хүний хувьд өөрөө эрэгтэй болохоор гоё nice байсан гэж болно шүү дээ. Тэгчхүүдээ гэж бодоод би нэг эрэгтэй хүмүүсийг тийм энэ надтай юм таталтай байгаа юм тэр. Зүгээр яг амаараа хэлнэ шүү дээ эрэгтэй хүн. Би ингээд чамд ийм гээд те. Тэгээ хэлэх юм бол яг тэр үеэс л нүүн сайн байна гэж бодсон. Тийм. Ер нь бол амар натрат ч юм байна шүү дээ те. Гарын үсгийг заруулж байгаа л тамууд арддаг л хүн юм шүү дээ. За. Тийм байна. За чиний хувьд. Би хэлсэн мэт сая.
Хэлцэл. Сонсч ирсэн үү? Сонсоо. Би зөндөө сонссон. Тэгээд илэрүүлэх гэдэг. За. За ингэнэ. Хамгийн инээдтэй эвгүй тохиолдол чинь эсрэг хүүстэнтэйгээ юу байсан бэ? Хамгийн инээдтэй? Тийм, эсрэг хүүстнийхээ хажууд нэг инээдтэй ч юм уу эвгүй тохиолдол гаргаж ирсэн үү? Яа тэр найзынхаа дэрэг ч юм уу эсвэл зөндөө гаргаж ирсэн шүү дээ. Би тэр үедээ яг яачсан. Өөрөө бол нэг тийм амар хүн дээр үлээж авч байгаагүй шүү дээ. Тэгэл угаасаа ингээл өөрийнхөө хийдэг нөгөө ч гэсэн баясаал байгаа ч. Тэгээд олон баясаал. Монгол бүр нөгөөдхийн ингээд дэврээгээд бүр бүр цаанаасаа үгүй ерөөсөө миний ярьж хэлж байгаа нь ер нь нэг тийм бол ингээ явах юм бол бас нэг инээдтэй биш зэ. Тэгэн гутал яг үйлдэл нь нэг тийм инээдтэй байгаад байдаг аахгүй. Тэгэл одоо яах юм. Сүүлд бол тэгэл зүгээр хийж байгаа л ингээл юм мөргөж жаал толгой зөхөөл тэгэл ундаг ч юм уу тийм. Тиймэрхүү жижиг нэг тийм хөвчлөлтэй өнс зөндөө. Тэрэн дээр нөгөө нэг энэ санаанд орж ирлээ. Би айгүй хэцүү те. Дандаа л юм санаанд ороод идэг. 10 жилд байжсэн байхгүй юу? Би ингээд айгүй хүний ярьсан юмд инээд юм билээ. Амар инээд юм шиг байна. Нүгтэн ч үст юм шүү. Баясаал идэв шиг байна. Тэгсэн чинь ингээд би тухайн үед нэг хүүхэдтэй ингээд өрхөж мэрэгтгэл лээсэн баг. Тэгсэн чинь ингээд найз нь ингээд юм яриад байна тэнд. Тэгээд би ингээд хэрэнд амар баясаал инээгээдсэн. Тэгсэн чинь гэрлөөгөө харж байгаа замд хөө өрдөө чи ерөөсөө инээддэггүй юм байхад л чи бүр тэнд инээж ирээл үргээл сонсчихсан байхгүй. Тэрийг сонсчоод бүр амар инээд ирээд сая зүгээр санаанд орсон юм. Баясгалантай юм шүү дээ. Тэр ч тийм шүү. Би бол тийм эвгүй юм гаргахаар дараа нь ингээ бодогдоод зүгээр шалгалт малгалт өгч байгаа дараа бодогдож. Тэгээ дотроо орилж байдээсэл гэртээ хансараа хоол мол хийж авах бодогдсон гол тэр мөрөн дээр ингээ орилж байрлаа. Би тэр үед юу ийч вэ гэж орилж байрлаа. Тэгээд юм аа. Тэг зааж өөр нэг бас нэг юм. Одоо ингээд олон хүн дунд ингээд би одоо нөгөө өмнөх шигэл ингээд би ч одоо хамаагүй ингээд байгаад тийм байхгүй юм бол чөлөөтэй ингээд байж. Тэгэл орилж мөрлөл хамаагүй. Тэгэн гутал яг тийм юмд юм дургуун хүмүүс бас байна. Үгүй яг ингээд олон нийтийн газар тийм байх дургуун. Тийм. Тэгэн гутал яг ингээд дөлөөд баг гэдээ алга болчдөг ч юм уу тий. Тэгээд өөртөө ингээд тийм эвгүй байдалд орох юм дургуун тийм хүмүүс. Өөртөө яг тийм үед яг яахаа мэддэг юм шиг байна тий. Тэгэл ингээд дөлж исэн хүмүүс бас байна. Би нөгөө ярьжсэн шүү дээ. За. Би нөгөө өмнө нь ярьжсэн шүү дээ. Тэр нөгөө найзын подкастн дээр лөө Марлаа хин хоёртой төгсөө хоёртой ярьжсэн байхгүй юу? Тэр хэсгийг би хасаад оруулаагүй. Тийм үү. Аха, юу яагаад? Хасандаа. Хаснаа. Тэгээ тэрэн дээр ингэжсэн байхгүй юу? Нөгөө найзтайгаа зөв тоглолт үзгээ явцсан байсан. Тэгсэн чинь манай найз би болохоор ингээд юу н бас нэг жоохон олон нийтийн газар байна уугүй юу? Нэг тунгийн тааруулаад ер нь бол жоохон задгаа байчдаг гэж боддог хгүй би өөрийгөө. Тэгсэн чинь яг тэрэн дээр ингээ найстайгаа ингээ байгаад би яах гэж тоглолтон дээр очиж чонд чинь гой байх гэж л очиж байгаа сте тий. Тэгэл нөгөө өсөрч дэвхцээл ингэж мингээл тий. Тэгсэн чинь манай найз ингээ жоохон дараад исэн байхгүй юу. Тэгээд тэр мэдрэмж бол надад амар жоохон эвгүй байсан. Тим юм дээр бол тэр чинь мэдрэхээ мэдрээ тэгэл авах юм аваад гарах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол. Тэгээд тэр хосын ярилцаан дээр заавал байх хэрэгтэй санагдаад шүү дээ. Бид адилхан вайбтай байх хэрэгтэй юм шиг. Хосын ярилцаан дээр тэгэл уусаал нэг мэдрэл тэгэл уус ингээл явчихж байгаа. Тэгээд дараагийнх нь асуулт. Хэрвээ тэр найз чинь чам сэтгэлээ илчлүүл яах вэ? Нэ яах байсан бэ? Нөгөө нэг түрүүний чи юу явж байгаа шүү дээ тийм үү? За тэр найз сэтгэлээ илчлүүлөө. Чин тухайн үед бол юу байгаагүй. Тийм тухайн үед бол би хамгийн нэг саяны багасын найзлсан найз чинь заяа. За. Тэгээ чам тайртай. Чам тайртай гэх юм. Чи бол тэгээ ямар ч хосын харилцаанд байхгүй, найз өхөн найз атаагүй эсвэл харилцдаг хүнтэй байхгүй үед чинь. Сингл үед. Тийм, сингл үед тийм. Сив шүү. Тэгвэл юу яах юм байна? Би одоо бас нэг жоох эмхтэн шиг зан гаргачих гээд бод их гэдэг л та. Нэг жоохон цаг авах гэдэг л та. За тэр найзд бол боломж байгаа юм байна гэдэг бодож байгаа юм чи тий. Тэгээд би бараг хэлсэн бол бараг тий шууд зөвшөөрч гэлээсэн. Одоо яах юм? Одоо юу? Одоо хэлүүлье. Одоо хэлвэл одоо жоохон бодно гэж. Үгүй одоо бол бодохгүй шууд зөвшөөрөх юм. Зөвшөөрөх юм бас. Тий. За тэр найз сонсоорой. Дандаа л welcome байд юм шүү. Чи тэгэхээр тэр найзтай
та бас жоохон сэтгэл байгаа л гэсэн үг юм шүү дээ. Тийм байгаа л гэсэн үг шүү дээ. Тэг хурдан хэлээ чи энд юу гэдэг. Хөөе ёо. Одоо найз залуутай гэлээ. Гэр бүлтэй болсон ч үгүй яхаа. Бэл тэгвэл. Бэл чи амьдрал самруу бай. Ер нь холбоотой байх шаардлага байгаа юм. Гэхдээ сая чийл тгээс дээ би бол үгүй зөвшөөрөх үгээ би зүгээр төсөөлөд ингээд зөвшөөрөх үгээ зөвшөөрнө. Чийл тгээс дээ гэх. Гэж үзлээ. За. Тэгээ одоо ингээ уусаа ингээ хоёлоо тустай амьдралтай болчихсон. Яа, эрэгтэй эмэгтэй найз гэхдээ байгаад хэрэггүй байна. Тэр кино шиг юм болно да. За, дараагийн асуулт юу болъё? Чи хариулах юм уу? Далаа гэдэг ч юм уу. Юу лээ? Би зөвшөөрөх юм уу гэж юу? Чи зөвшөөрөх үү? Юу лээ? Чиний сайн найз чамтай хоёулаа үерхье би чамд хайртай гэдэг үл яах вэ? Одоо заяа хамгийн гол нь одоо ингэж бодож үзье. Өмнөх X чинь одоо тэр найзтай чинь жоохон ингээ хардчихсан заяа. Тэгээд хавчихсан заяа. Тэгэнгүүтээ чи ингээ тэр найз залуудаа үгүй би тэр зүгээр л ингээ найзууд штэ. Чи яагаад ингээ тэр найзтай минь хардаад байгаа юм бэ гэсэн заяа. Тэгснийхаа дараа тэр найз чинь чамд сэтгэлээ ингээ хичээлвэл хүлээн зөвшөөрөх. За, чи хариулна шүү дээ. Асуулт бол чам дээр илүү хүндэрч орж ирлээ шүү дээ. Гэтэ надад тийм тохиолдол ерөөсөй байгаагүй. Намайг ингээд одоо би нэг юм харилцаанд байгаа шүү дээ. Тэгж яхад найз майзтай юу яадаг ч юм уу тиймэрхүү юмнууд л ерөөсөй байгаагүй. Байгаагүй гэж зүгээр одоо ингээд төсөөлөд бодоод үзье. Яг уу. Энэ бол өстой гурвалжин дөрвөлж юм болох тий. Ёстой хүнээсээ шалтгаалнаа. Би нэг чи баг тэр хоёрыг баг уралдуулчих юм шүү хоорондоо. Бараг тэгэх гээд байгаа юм шүү. Чи юу лээ? Чи метр хэд илээ гэж. Нөгөө харилцаанд байгаа шүү дээ. Тэгсэн ирнээд одоо нөгөө нэг хардж байгаа найзтайгаа би яах уу энэ төр гэдэг байгаа шүү дээ. Давхар үнэхээр манай найз илүү байх юм бол тэгэл салаад бараг найзтайгаа өрөх хаа. За. Тийм. Илүү байвал шүү дээ. Тэгэхээр ер нь тэр илүү байх хэрэгтэй гэсэн үг үү? Тэгээд ингээ бодохоор найзууд гэж байдаг юм шиг агаад. Тийм энэ хоорондоо бас хэцүү байгаа шүү дээ. Бодохоор бас. Одоо ингээд одоо миний үерхэж байгаа хүн надад ингээд яг тодорхой хэмжээнд таалагддаг. Гэхдээ манай ингээд найз тэр залуугаас илүү байгаад надтай ингээд зөгцөөд байх юм бол би ингээд тэр найз залуутайгаа цагаа өрөөдөх шаардлага байхгүй юм санагдав надад. Цаг үрэлт өстэй тэр ч одоо зөгцхөнтэй л байл л да. Тэгэл чи тэгэж би гэртээ ганцаараа чи хүрээд ирэх нүүхэн заалгал хүрээд ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Йоо. Тийм л асуудал байхгүй. Жохон гүнзгий хариулчлаа орчлоо. Заваартай ч яваа. За дараагийнхаа ёо. За дараагийнхаа нилээ тийм юм халуу юу болчихсон. Гэтэ хоёр бол ер нь өөрсдийнхөө тийм туршлага муршлагыг нэг ярихгүй бас тийм. Ярихгүй л шиг санагдаад байна. Айгүй л хүн. Би гэхдээ хариулаад байгаа. Тийм. Би гэхдээ бас нэг найздаа жогорч исэн юм байгаа. Ямар исэн? Тэгээ яах вэ? Гоё эсэн заяа. Гэтэ үерхдэг бах таа ёо. Тийм үерх. Тийм үерхдэг. Чи зүгээр өөрөө юу асуусан юм шиг сая. Тэгээд хамгийн гол нь дараа нь аюу хэцүү заяа. Буцаад найзалж байгаа юм уу та хоёр? Буцаад найзлаагүй. Тэгээд тэр чинь найз ч шүүч шалтгаан штэ. Тэгээ хажууд нь 10 жилийн найз маань заяа. Найз маань байсан. Тэгээ одоо нэг 10 жилийнхаа уулзалтанд явах хэцүү. Нэг яах ч хэцүү. Нэг атсан шалаанд орчих байгаа байхгүй юу? Одоо ингээд яг байрнаас нь бодоод үзэх юм бол одоо уулзаад яг нэг анги тэгээд ингээ найз тэгээд үерхснээс салцсан. Тэгэн гутал энэ хоёр хүний дунд харилцаа хэцүү болчих жоохгүй. Одоо тэгээд минь тустай л нэг нь нэг зориглож дуурдаг үл юм бол тийм зүгээр нэг сайнуудаагаа л тийм. Би бол дуурнаа. Чи тэгээд дуурд юм уу тэр үндэ? Сайнууд гэж тийм. Сайнууд за юу вэ гэдэг л болоо шүү дээ. Тэгээд цаашаа ерөөсөө өргөдчихгүй шүү дээ. Хоёр тэгтээ бүр яг үерхсэн юм уу? Яг үерхэж үерхэд тэгээд чам үнэхээр тийм сайн байсан. Сайн бол ямар ч нэг нэмээд хэрэг байна мэн гэдэг тэгээд юм л асуунаа. Тийм. Бэсэн бол асуух л. Сайн хүн бол юм шүү. Чам үнэхээр тийм сайн хүн. Сайн байсан хүн болоо. Хайртай байсан хүн болоо. Хүн сайн юм уу? Хүн сайн хүн байж ижил дээр асуух юм шүү. Үгүй яг уу. Хайртай дуртай юм уу? Хайртай дуртай байсан нь яриад штэ энэ. Тийм яг миний хувьд сайн байж ижил дээр асуух юм шүү. Тийм дараа нь хаалцаад тэгж асууж лээсэн л да. Хэрээсэн мэсэн яасан. Ер нь юу болж байна гэд. Тийм. Гэтэ тэр хүний жоохон үзэн ядаад өнгөрүүлсэн болохоор тэгж асуухаар одоо
Яагаад муу зэт муу гэж хэлж байна. Мууч ингээд. Чамд хариулахгүй. Чамд бол муу гэдэг шиг тий. Чамд бол муу. Чамд бол сайн гэдэг шиг тий. Тэр өстө чамд бол гэдэг шиг. Яг л тийм болцсон юм шүү тий. За. За дараа. Найзынхаа хосод татархаж байсан асуудал байгаа юу гэх. Найзынхаа хосод татархаж байсан. Тийм юу бол байхгүй. Татархаж байсан юм бол байхгүй. Гэтэ ингээ найзтай хэлдэг өстэй наа хүн чинь нэг иймэрхүү хүн байна, сайн хүн байна, муу хүн байна. Ер нь нэг тийм юм би бол нэг оролцоод байдаг юм уу. Тэгэл угаасаа маа найзын тэр хийж байгаа сонголтчтэй тий. Нөгөө хүн ч гэсэн тэгэл найз таалагдтал тэгэл хоёр хүн хоорондоо уулзж байгаа болохоор. Гэтэл тэгвэл одоо тэр найзын чинь тэр нийлээд байгаа хүн бүрстэ амар шоу чин тэнгуүтэй бүрээдээ тоглосон. Чи тэрийг мэдээд байдаг. Амар нөгөөх нь бол буруу гарын хүн байгаа тийм шүү дээ. Буруу гарын хүн бахан бол найзтай хэлэх үү? Тэлэн шүү дээ тэгэл. Одоо тэгэл угаасаа цуг нийлэл амьдрал тэр сайн маа найз одоо сайн хүн. Одоо тэгэл ажил хөдөлмөр ингээл мэрэгжил боловсролын өвч гэсэн ставгүй байгаа. Тэгээ нөгөөх нь ингээд тэгэл сал гэж штэ. Би бол шууд. Тэгсэн чинь найз чи амар ууралж хүлээж аваа. Чи миний амьдралд оролцоод байгаа. Ер нь жоохон уурлаа шүү. Хөө энэ гоё юм шүү. Одоо ингэвэл яах вэ нэрээ? Нөгөө өөр хүнтэй байх нь харцсан. За. Найзынхаа найз залууг өөр хүнтэй байхыг харцсан. Тэгвэл чи найздаа очиж ховлох уу? Энд чинь ховлох штэ ер нь. Найзынхаа найз залуу. За. Найзынхаа найз залууг өөр хүнтэй байх нь харцсан. Тэр юу ирж байгаа тэгсэн чинь яг нөгөө муухагаар илүү явуулдаж байгаа гэх юм уу? Явуулчихсан чи мэдсэн. За гэр бүлтэй болцоо хойно тэгэд энд явуулж байгаа. Тэгээ би харчиж байгаа юм. Чи харчиж байгаа. Найздаа хов дамжуулах уу? За начстай хэцүү шүү. Тэг хүмүүсийн амьдралаас оролцохгүй гэж боддог шүү дээ. Харин тийм. Хэлэхгүйсэн л дээр ах тийм. Хэлэхгүйсэн да ер нь зүгээр шүү. Би л хэлэхгүй. Гэтэ за гэр бүл болоогүй зүгээр ингэж үерхэж мөрхэж байгаа тохиолдол. Тэгвэл үү? Хэлэхгүй. Үерхэж байгаа тийм тохиолдолд бол шууд хэлнэ шүү дээ. Гэр бүл болоод амьдрал зохиоцсны дараа тэнд чинь хэлэхэд бас ер нь жоохон бодно шүү. Нөхцөл байдлаас харна шүү. Би тэр тохиолдолд эхлээд тэр хостой нь уулзсан. Шууд болсон ярилцаж үзсэн. Би ингээд чамайг ингэж яхахыг харлаа. Тэгээ би найздаа хэлэх үү яг уу чи ингээд надад хэлээд ингээд амлалт өгч юм уу те. Дахиж тийхгүй гэх юм бол би яг энэ удаа өршөөж үзье. Чи надаа мен данс руу тэдэг шилжүүл. Дахиж тэгнэх юм бол би хэлэн ч юм уу те. Жохон базан тийм. Тэгжиж бас арай нэг найзынхаа амьдралыг чи найз залуутай дотн биш үү л яг хүн. За. Тэгтэл ер нь бол хоёр хүний хосын амьдралд ер нь 3 дахь читгээд ер нь бол байгаад ер нь тиймэрхүү хэрэггүй шүү дээ. Тэг би бол найзаа бодоод. За эмхтэй хүн талаас тэгэхгүй. Би бол хэлэхгүй л. Яг үерхэж байгаа тохиолдолд яг нөгөө бүр гэр бүл болоод тэгвэл бол хэл. Би бол үерхэж байгаа тохиолдолд хэлэхгүй. Надад уус хамаахгүй. Бүр шууд хамаахгүй. Чи миний сайн найз яагаад гэж. Тэгэл бас юм явуулчмааргүй шүү дээ. Харин тэгээ дараа нь тэр чин одоо найз нь тэгж явж ирсний барьчлаа тэрийг би мэдчихлаа гэдгийг манай найз ингээ мэдчих юм бол надад ч гомдно нөгөө хостооч гомдно. Би найздаа хэлэхгүй байхад болох юм шүү. Би мэдж байгаагаа ерөөсөө найздаа хэлэхгүй байхад мэдэх боломжтой шүү. Тэрийг чинь мэдчихэж болно шүү. Яг хөө тэрийг бас мэдэж болно л та. Тэгээ чи яагаад хэлээгүй юм бэ гэдгийг өөрөө тэрийг хариулах хэрэгтэй яаж байгаа юм бэ? Миний амьдрал юм яваар чиний амьдрал. Хэрвээ тэгэж хэлэхгүй бол нөгөө хүн чинь тэгэж явсаар л байна ш. Харин нөгөөтг чинь тэгэл нөгөө нэг байсан ч одоо тэгэл хоёр болоо тэгэл үржил явж байгаа юм шүү дээ. Ер нь гэхдээ нэг хуурсан юм чинь тэгээ дахиад хуурна шүү дээ. Тэгэл ер нь тэгэл сал гэж хэлнэ шүү дээ. Хоёр орж. Би бол сал гэж хэлэх юм байна. Ялангуяа өргөж байгаа тохиолдолд бол зүгээр сал. Бид хоёроос нэр нэг юм асаа гэж бодож байна. За ер нь та хоёр ингээд олон хүнтэй одоо үерхэд ингээд үзгээд тэгж штэ тий. Тэгээд одоо та хоёрт нэгэнтээ надад ингээд үерхэд ингээд явлаа. Тэгээд та хоёрт нэг хүн байгаад хангалттай юу эсвэл дахиад өөрийг ингээд ер нь боддгоо. Үерхэж байхдаа ер нь тий энэс дээр нь байгаа даа гэж боддгоо гэж юу? Тэгээд одоо ингээд нэг хүнтэйгээ ингээд за энэ хүн бол ингээд насан турших гэдэг нэг хүн л байна гэдэг. Энэ хүнээс өөр хүн байхгүй.
Ер нь тэгж бодож ирсэн дөхөн. Хариулмарлаа. Бодохоор тийм нэг хүнтэйгээ л явъя л гэж боддоо шүү дээ. Нэг хүндээ үнэнч байл гэж боддоо шүү дээ. Тэр угаасаа миний хамгийн эцсийн сонголт болоод эцсийн сонголт нь жишээ хамгийн шилдэг сонголт те. За. Надад тохироход тийм хүн байх юм бол тэрнтэйгээ насан туршдаа нэг хүнтэйгээ л амьдрна гэж боддог. Тийм зүг. Тийм тохиолдол одоо тэгж бодогдуулж исэн тийм үе байна уу? Байна уу? Тэгээд яалтчгүй ингээд хол зайнаас болоод бас тэгсэн тохиолдол бас байгаа юу? Хол зайнаас илүүтэйгээр шалтгаан нь юу вэ? Шалтгаан. Би ганцаараа тэгж бодож ирсэн юм билээ. Хоёулаа биш үү? Хоёулаа биш. Би ганцаараа тэр хүнтэй. Тэ энэ хүн миний хүн гэж. Тийм гэр бүл зохиож амьдрах юм байна. Миний яг хамгийн найс сонголт юм байна гэж бодож ирсэн юм байлээ. Тийм. Тэгсэн чинь тийм биш. Яг нөгөөний зайны хан гэж ядсан шүү дээ. Миний зайны хан юм байна гэж бодож байсан. Гэтэ нөгөө хүн мэн тэгж бодоагүй. Тэгэд ер нь тэгэл дууссан юм шүү. Нэг нь болохоор тэгээ ингээ бодохоор бас яг хоёулаа яг тийм боддог хоёр хүн бол таарах нь бол бас айгүй ховор тохиолдол. Мик авахсаар л би ярих гэсэн юм марчлаа. Би нэг юм асуухчихсан байхгүй юу? Өөдөөсөө төхөд бахаар ойлгодог биш. Ойлгоод байгаа юм чинь юмаа санах гэдэг юм. Юм нь авахгүй юу ярих чилээ гэж санаад байна. Яа. Тэрнээс ухаад байсан юм. За энэ баруун болно гэсэн. Яа. Арчлаа. Яа зэн ингээд одоо насны намар. Одоо гадааш намар болж юм даа тэгээд. Аха. Хөөе тэр тэгтээ наа чи амар гуйнигтай юм аа. Тэгээ миний яг одоо энэ юу одоо энэ үртэл амьдрал нь шүү дээ. Тэгээд яг хоёр хүн бие биендээ яг ингээд хайртай тэгээд тийм тохиолдол амар ер нь бол цөөх юм бэл. Нөгөө нэг үгөө гад идэг үстэй. Дурлал хайр эзэнээс хэлдэг вэ гэсэн чинь. Тас ч гэсэн шүү. Хайр анхны үнсэлт дээр дуусч дараа нь юу хэлдэг? Амьдрах амь зогох хэлдэг гэж шиг. Аа тийм дурлал хизээ дуустын энэ тэгээд шүү дээ. Нэг тиймэрхүү тавсрангоо өгөөд шүү дээ. Ипотек 6 хувьтайгаа тэгэл дуусна шүү дээ. Тэгэл насанд орч шүү дээ. 20 хэдэн жил бат шүү дээ. Тэгэл байранд орчиж байгаа. Тэгээд тэрийг цог төлөө явчих байгаа байхгүй. Тэгэл сайхан амьдрал. Надаа ярих юм байгаа. Хөөе. Асуултаа дахиад асуудаа. Юу асуучлаа? Марчаад бах ямар хэцүү бэ? Энэ хоёр ярих гэдэг. Би яасан? Би бол асуух асуултад тавьж байна. Энэ хүн чинь санахгүй шүү дээ. Хитгэн ормын өмнө ярьсан юм санахгүй шүү дээ. Үгүй ингэж байгаа байхгүй юу? Та хоёр ингэж ярьж явж байгаа бодол төрүүлж исэн тийм. Тийм. Ааха. Тохиолдол байсан уу гэж асууж шүү дээ. Бэс. Юу н гэхдээ байгаагүй мэтлээ. Яг ингэж ганц хүнийг хараад энэний дараа илүү гоё хүн байхгүй дээ гэж бодож исэн. Үгүй. Би гоё хүн яг энээс өөр хүн надад хэрэггүй гэж бодож исэн юм. Байхгүй. Ёстой ганц ч удаа тэгж бодож байгаагүй шүү дээ. Яг нэг энээс илүү дээр нь байгаадаа гэж бодож байгаагүй ч гэсэн. Энэ ер нь бол авир жигшдэг юм байна те. Энэ илүү л писон нөө те. Нөө. Үгүй тэр бол биш байхгүй юу? За. Би ингээд энээс дээр хүн байгаа ч юм уу те эсвэл энэ хоёрын энэ арай дээр юм байна да ч юм уу тийм юм ерөөсө боддгоо. Зүгээр л би энэ хүн надад ингээд насан туршдаа хайн болох юм байна гэж бодогдохоор хүн ерөөсө байгаагүй. Яг нэг удаа нэг байхын үед л байсан. Гэтэ байгаагүй шүү дээ. Тэг бүх талаараа биш байхгүй юу? Одоо ингээд бодоод үзэхэд би тэр хүнийг зүгээр л хүндэлдэг байсан мэтлээ. Тэгэхээр ч одоо хүндэлдэг болохоор энэ хүнтэй суучвал гоё юм байна да гэж бодож ирсэн гэх юм уу? Аха. Тэгэхээр ялчгүй би нээс ингээд хүлийн зөвшөөрөх юм байна шүү дээ. Тэгэл хүн чинь төгсөв шүү дээ. Би нэг жоохон энэ талгаа байх. Тэр хүлийн зөвшөөрсдөг ч юм уу те. Тэр хүлийн зөвшөөрөхгүй талууд нь арай их байсан байна. Энэ үйлдэл нь арай л биш юм байна да ч юм уу. Тиймэрхүү юм жоох их байсан. Нахор юм те. Алдаа нахор харилцаа байгаа шүү дээ. Ер нь тийм. Чи бинийгаа хүлийн зөвшөөрч иж тэр чинь ер нь одоо өргөжлөх юм байлаа шүү дээ би наа. Тийм тэгэхгүй бол хамаг муу юм ин. Тий одоо ингээд хэрүүлийн сэдв бол үнэхэр мундахгүй шүү дээ. Тэгэл би бинийгаа ухаад байвал тэгэл тэр хүн чинь одоо хийж байгаа үйлдэл чамд эвгүй харагдаж шүү дээ. Гэхдээ тэр мөр чинь өртөл ингээд яхаа эвгүй харагдахаа тэрийн зөвхөн хүлийн зөвшөөрч гэл хэрэгтэй байхгүй юу? Аха. Тий угаасаа л хүн ийм байхгүй юу?
хүн болгоны одоо нөгөө нэг тавьж байгаа юм чинь өөртөө шалгуур гэх юм уу? За тий үзүүлэлт. Хүлэн зөвшөөр хөөц бэж иж би хүлэн зөвшөөрөх байхгүй юу? Яг хуу миний өдөө хүртэл явснаас яг хүлэн зөвшөөр надад бол хүлэн зөвшөөрөгдөхөөр үйл зүйлүүд байсан гэж тарахгүй да. Тийм ээ. Тийм байж болно шүү дээ тий. За тийм дүүгийн хувьд бол тэр ярьж би одоо юу гэж ярих юм бэ? Хүлэн зөвшөөрлийн тал дээр ярьж байна. Тийм хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэ би бодохдоо муу талаас нь илүү тэр хүн чинь сайн тал угаасаа хүн болгонд л муу тал сайн тал гэж байдаг шүү дээ. Сайн талыг илүү хараад муу тал дээр нь одоо жоохон тэр хүн дээр зөвлөгөө өгч юм уу тий. Тэр хүн чи хэрвээ ингээд чамд хайртай юм бол чиний үгийг сонсон шүү дээ. Эмэгтэй хүн ингэж эрэгтэй хүнийг засч чадна гэдэг бодлоор алддаг гэж би боддоо шүү дээ. Үгүй зассан тохиолдол зөндөөд засах гэдэг би бол нэг тийм амар засч хүмүүжүүлээд барыг томоожуулаад ингээд яг го тийм хүмүүс бол яг го байдаг байх нэг ах нараад сонсч байж байдаг л байна. Энэ хүн өөрчлөгдөндөө интергээл тэгээд эмэгтэй хүн санагдаад тэр надад хэрэггүй юм санагдав. Яг хоорондоо ингээд сайн ойлголцоод ингээд яаж ивэл тэр чинь бол тэгэл болох юм байхгүй юу? Засаж болох зүйл байх нь бол засагдсан шүү дээ тэр. Тийм. Болохооргүй байхад л харин битгий нэг тийм юу байгаасаа гэж бодоод байхгүй юу? Одоо хичээгээс хурцнууд байгаа шүү дээ. Одоо юу гэмдэ? Уух амир дуртай муртай ч юм уу тий. Тэр мөр бол яг үнийг хэлэхэд надад засагдахгүй. Тэр чинь хувь хүнийх нь нөгөө нэг зан аран шин тэр цаад одоо нөгөө суур хүмүүжил гэж байдаг шүү дээ. Би суур хүмүүжил хизээд засагддаггүй гэж боддог байхгүй юу? Тийм ер нь бол тэгэл гэр бүлийн хүмүүжил рүү орчин л даа. Тэр гэр мөртөө заван байх өнтер бол яад юм бэ тэр чинь. Цугтаа байж байгаа л цэвэрлээл аятайхан болгоод хоорондоо ойлголцож. Тэгтээ чи өдөр болгон цэвэрлээд байл чамд хэцүү өстэй. Хамтдаа цэвэрлэх шүү дээ. Чи тэг цуг заа оруулах юм уу? Тийм шүү дээ. За тэгвэл яах хоёр зав нийлээ тэгээ цуг цэвэрлж байл бас яах вэ те? Тэгвэл бас болчихлоо. Тийм нөхцлөөсөө ингэ хамраад байгаа байхгүй. Ойлгосон. Окей. За тэгэл. Тийм хүлэн зөвшөөрөх юм хүлэн зөвшөөрөл засжуулах зүйлийн засаал сайн зүйлийн магтаал. Тий. Ер нь бол ер нь за та хоёр зөвлөхөд сая юу. Ер нь жоохон эрэхтэн нэг жоохон хөөргөд өгчүүл ер нь тэгэл ер нь хийчих ер нь бол. Жоохон өгч. Тий. Жоохон хөөргөчүүл тэгэл за хийн гэлээ. За цаа чин гараал ажиллагээл бол болчих тээ тэгэл. Нэг магтны дэгтэй авьяас тий. Авьяас. Тий яг тэр хүнд ч бас гоё урам өх. Яг тэр нэг зэг яг нэг гоё мэдрэмжээр ингээд хэлждэг л бас. Гоё шүү дээ. Тэгэл хараа орж ирэл тэгэл миний ярьж алцсан шүү дээ. Йоо тэгэл болоо шүү дээ. Тийм шүү дээ. Мундаг шүү дээ гэж болоо шүү дээ. Энэ дээр бас нөгөө нэг ингэ санагдсан шүү дээ. Манайхан ч юу аах вэ? Би лав ингээд магтаал сонсохдоо амар муу байдаг байсан. Нөгөө магтаалыг гоё авч чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Би бол тийм тайп биш байхгүй юу? Хоёр ер нь магтаал хэр сайн авдیں۔ Аваад өнгөрөөлгүйгээл төвчдөө шүү дээ. Ер нь аваад тэгэл бүр улам дэврээл явчихж байгаа юм чинь. Тийм гэхдээ тэр жоохон бас дарамт өгдөг гэж магадгүй юм тий. Тийм. Одоо ингээ бүр ингээ хит ингээд одоо оюутан байхад би бас нэг тиймэрхүү мэдэрч ирсэн байхгүй юу. Одоо ингээл одоо ангийнхаа бүх юмд оролцдог ч юм уу тий. Тэгэн гутал тэрнээс ч амар олон ингээ шангил мангал ч юм аваад тэгэл тэрнийхаа дараа ингээл өөр нэг бүжиглэл ингээл линтэнд явсан гутал. Чи бүжгэлд юм байна тий. Ингээл мундаг юм байна ингээл тэгэн гутал тэрэндээ эсэргээрээ бас нэг жоохон дарамт болоод тийм байсан бас. Тэгээ нэг өөрөөгөө нэг жоохон яг тиймэрхүүмний дараа нэг жоохон үнцэнэг болцсон юм шиг. Тийм мэдрэмж. Гэтэ яг нөгөө нэг жоохон шантарсан үед нэг дэмжиж чи юм дээрээ мундаг штэ чи чадна штэ гэж хэлчих юм бол бас. Оо тий. Тэр үед бол сип гээл бүксээ алгадаа. Маа одоо хоёр найз, гурван найзуулыг тийм байхгүй. Тийм. Шууд шүүмжлэхээр шууд болохгүй юм шууд нөрөн дээр хэлчихдэг. Тэгэл амраа. Оо болж хаан талчдаг. Хөөр явчих юм чинь. Гэтэ бас нөгөө хүнийг магтах дээр бас худлаа юм дээр нь магтах. Тийм. Тэр худлаа юм дээр магтах. Хортой шүү тий. Тэр бол хорш. Тэгээ угаасаа тэгээ тийм угаасаа мэдрэгдэн дөө энэ худлаа шаач нэг. Би болохоор дандаа тэгж боддог байхгүй юу? Энэ худлаа яриад байна. Дандаа тэгж бодогдоод байхгүй юу? Тэгээд ер нь Монгол дандаа тэгдэг ус юм байна. Солонгос тэрийг арай л ухаан суугаад тийм. Бүр нөгөө нэг натрат интерesen ч одоо бүр шүүх мөхөр ороод байна. Бүр жангараад байгаа юм шүү. Заалтраа орж ирээд байгаа юм шүү. Шүүхийн заалтраа орж ирээд. Илрүүлэх гэсэн шүү дээ. Машин зүрхний бичлэг мөчлөг дээр. Яа.
Би тэгтээ ийм нөгөө чи надад яг хайртай өгсөн нөгөөт нь дид гэдэг сараач шээ. Хүнээс жоохон хөгшин гэдэг үг айгуу сонсоод байдаг шүү. Насаал тэгээ тоо гэж байгаа шүү дээ. Тийм ээ. 26-тай 18-тай юм шиг ярьдаг хүн чинь 18-тай ярина 30-тай ярьдаг ч юм бэ те. Тийм ээ. Баадаг бол яг л 18-тай тэгээд 30 сэтгэж байгаа юм их сэтгэхэд байгаа юм да юм да. Ярьж байгаа юм нь бол 30 хүрсэн л юм шиг л. Бараг хүмүүс зөвлөгөө өгж мөнгөөр болсон. Тэ өнөөдрийн подкастыг ингээд бараг гол авч явж байгаа юм. Одоо ингээд сайн ингээд магтаж байгаа шүү дээ тий. Магтаал тий. Одоо ингээд яг энийг авч явах мөчт. Ямар ч биш шүү дээ. Юм бодохгүй юм бодохгүй л шүү дээ. Тий нэг юм бодохгүй шүү дээ. Бодохгүй юм шүү. Аха. Хоёр тэгтээ амар боддгоо юу гэдэг бодлоо. Бодно. Тийм чухал бодох хэрэгтэй юм бол бодно. Бодохгүй юм бол тэгэл бодох юм бол нэлээ орой бол нэлээ гүн бодно шүү. Бүр дугаа хурааж мараад. Юу н яг ингээ бодолт ингээ харж байгаа. Баг хүнтэй хүн ингээ юм ярьж ирж байгаа. Тэнд их хойшоодог. Тэгэл тэгж амар бод төвлөрдөг. Тэг нэг шунс юм да тэгэл ер нь шундаг. Нэг юм дээр нь дууштай харагдав. Шүү. Тэгээ би бас ингэж батс. Юмнаас нөгөө айц тааж байхаасаа илүүтэйгээр ер нь тэрийгэ даван тулахын тулд нөгөө нэг нүүр тулах нь тийм. Нүүр тулаа явсан хамаагүй дээр гэдэг ер нь ойлгосон. Тэгээ одоо ер нь тийм болцсон. Би нөгөө чадахгүй дээ гэд нэг хойш суухаас илүүтэйгээр би энд ороод үзчих юм бэл үү? Би хийж чадах юм бэл үү? Тэр дондос чичээд өөрийгөө олно шүү дээ. Энэ одоо яраа. Шууд ойд гэдэг. Марлаа үгүй. Хөдлөө байгаар хийж байгаа гэсэн. Яа. Тийм болсон доо. Тэгэл нөгөө бодож суугаал за би энийг яах юм бол би чи ийм юм чаддгүй байхаа да гэж бодож суугаас илүүтэйгээр нөгөө үйл хөдлөлт хийгээд. Тэгээ унсан ч бай, алдсан ч бай, ялсан ч бай, ялдагцсан ч бай. Усаал одоо бүр сүүл эцсийн бодол нь бүр тийм болсон шүү дээ. За унсан ч бай, алдсан ч за тэгэл амьдрал үргэлжлэлтгээрээ л үргэлжлэн тийм 50 явдгаараа л явж. Тэгэд энэ яг юу болох юм надад туршлага болж үлдэн тэгэл. Нүнээс ямарчсан хүмүүсийг хийдгүү юм хийж байгаа ш гэл. Тэгэл ер нь энэ дэрснээс хойш ер нь дотоо өөрөөгөө л ер нь их чагнаж энэ даа. Тэгээ өөрийгөө айгу ойлгож таньж мэдтээ. Ер нь бол тодорхой л айгу чагнаж. Ер нь ганцаараа тэгээд яг яах юм тэгээд өөрийгөө л мэдээд байгаа чинь. Би чи ер нь бол нэлээд хоолонд бас давгүй хийчихдээ. Ганцаараа бас хоол хийчихдээ юм байна тэгээд. Гэр орон зэрлэгч хаас давгүй зэрлэлчтэй юм байна. Тэгээс нэг дугаар хараас дугаар очдөг юм байна. Ер нь жоохон богулчдаг юм байна гэл. Тийм. Өөрөөр дотоо штэ. Нөө чиний хувьд ер нь ямар? Юу? Ер нь л энэ юу гэх юм? Өндөрлгөөс харахад сэтгэл зүй одоо яг одоогийн байгаа байдал ер нь ганцаараа явах үед ер нь өөртөө яаж ярьцдаг вэ? За энэ бол гайгүй чин сэтгэл ярилцлага болоод байна. Гайгүй дээ. Би нөгөө нэг ер нь ихэнхдээ амар яриа хүмүүс тэгтээ бас ингэ санагдаад нэг хураачхаараа амар хураачтай юм шиг. Нэг ярихаа байлангууд бүр амар ярихаа болчтой юм санагдаад. Би бол тэгэл нэг ярихаа болж хамаал чив чимэг бодлоо. Нэг яриад эхлэх юм бол зогсоочоо гэлтэлэн тэгэл яриад тэгдэг гэх юм уу. Тэгтээ яг солонгос зэрэг угаасаа өмнөхдөр хэлжсэн шүү дээ. Өөрчлөгдсөн юмнууд зөндөө байгаа. Тэгэл өөрчлөг. Тийм магтаалыг бол би амар сайн хүлээж авч чаддаг болсон. Өмнө нь ерөөсөө магтаа сонсч чаддаг байсан. Хүн намайг ингээл өөстөө хөөрхөн мөрхөн энэ гэл ялангуяа солонгосчууд гэдэг байхгүй юу? Би нөгөө өөрийгөө мэдээд байгаа шүү дээ. Тэгэл энэ нэстэ худлаа яриад байна энэ гэл. Тэгээ ер нь гэхдээ худлааж байсан, үнэнч байсан магтаалыг аваад сурчдаг л тийм чадвартай л байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэл ингээл өнгөрөн шүү. Тийм за баярлаа гээл те. Тэгээ нөгөө эрэгтэй хүмүүс бас тэгдэж штэ. Энэ амар хэцээд гэсэн байхгүй юу? Эрэгтэй хүн чинь ингээд хүчээстэй амар хөрхөн ааштай мааштай энэ гэл тэгэж штэ. Тэнгүүт ёо энэ юу яриад байгаа юм лаа. Ёо гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгэл ерөөсө хариулт өгч чаддгүйсэн өмнө. Одоо болохоор хөрхөн ааштай мааштай хөрхөн мөрхөн энэ гэл гэх юм бол аха мэднэ л гэдэг нэрээ. Баярлаа мэднэ л гэдэг байхгүй юу? Тэгэл за итгэл дотроо ус мэднэ. Ахын тоглоч заа гэдэг. Яа. Дотроо гэдэг. Яа.
Тий. Би хөөрхөн тий. Өнөөдөр юм хөөрхөн болцоогоо тий. Алдуул авах нь. Яа. Тэгшгэлээр. Ямар ч тааш тэгээд хариулт өгөөс орсон гэх юм аа. Өмнө нь хариулж чаддаг байсан. Тийм магтаал. Тэгээд хариулт өөртөө итгэлгүй байхаар ч юм бас эрэгтэй хүн дургуй үсттэй. Дургуй ч байх уу зүгээр жоохон жоохон өөртөө итгэлгүй юм байна да энэ гэж боддог үстэй. Тийм ер нь л бодно шүү дээ. Тэгэл угаасаа хэлж ирж байгаагаас нь өгнийхэн тэр өнгө аясаас нь ер нь бол өөртөө хэр итгэлтэй итгэлгүй нь ер нь бол мэдэгдэн шүү дээ. Тэгэл араас нь жоохон суулууг ашигладаг ч юм уу. Тэнгуут л ярианыхын нэр чинь дурч байгаа шүү дээ. Тэгээ шийдэмгийн ярьдаг хүмүүст бол ер нь бол ирэм гэлтгүүл татагддаг байх та ер нь бол. Тийм л. Тийм. Өөртөө итгэлтэй хүн угаасаа цаанаас нэг тийм авра гэрэл цэцэрлээд байдаг юм аа. Авра айгу чанга гэдэг юм аа нэг ойртож болохооргүй ч юм уу тий. Тэ нэг тийм байгаад дий штэ. Ярьж илж байгаа нэг шууд төс тас тий. Тийм төс тас. Тэ. Томбуш анаа гэдэг штэ. Тэгээ жүжиг шүү санаад орч. За тэр. За. Тэгэл найз ярьж байгаа л бид нар тийм ярьж тийм дөө. Сайхан хадорж байна нэр. За. Тэгэл би л хасан штэ. Найзын харилцааг хадгалах чухал зүйл юу гэж бодож байна вэ гинэ? Найзын харилцаа гэхээр одоо зүгээр юу юм шүү тий. Одоо зүгээр ерхэднээс утж байгаа юм шүү тий. Тийм ерхэд нь. Найзын харилцаа. Яг тэгээд даавж үлдэхэд итгэл юм уу да. Тэгээ би бинийхээ итгэлийг дааж үлдчих. Би бинийгаа одоо нөх уулзаад байх одоо цаг угаасаач одоо хомс болж ийн. Тэгээ бүгд хүүхдтэй болцоогоод ингээд бараг сар жилдээ нэг уулзч гинөө яаж ийн одоо тэгээд. Тэгээ тэр үед ингээд салаал ингээл явсан. Тэгээд дараа нь уулзахад бол яг л тэр хэвээрээ уулздаг ч юм уу. Ер нь тиймэрхүү юм байна. Дараа нь уулзахад хідээ удаа хугацаагаар харилцаагүй байсан гэсэн дараа нь уулзахад яг тэр чигээрээ байхад айгуу гоё тий. Яг нэг маргааш салцсан юм шиг байдаг байхгүй. Тийм байх боломжтой юм уу тий? Боломжтой үү? Боломжтой. Би бол манай найзууд бол яг тийм. Тийм. Яг маргааш салцсан гэсэн тийм. Яг тийм холдоогүй юм шиг тийм. Нөхөр болгонд ихтэй холбоотой байдаг уу эсвэл одоо жил мэл ч юм уу за дор аяж нэг 3 сар холбоогүй байжгаад гівгийн тулцд юм уу? Хамгийн гол нь энэ байгаа байхгүй юу? Одоо ингээ 3 сар холбоогүй байжгаад тэгээд гівгийн тулцсан тохиолдолд яг өмнөх шигэ байдгүй. Юу штэ. Ер нь жил өн үү тэр сар хэдэн жил. Ер нь л хамаагүй те. Тэр нь бол ер нь яг л маргаас алсан юм шиг л тийм яг дотн байдаг шээ. Тийм. Одоо би бол нэг оюутан хоёр найзтайгаа Монгол явахаар бол нэг уулзаад. Тийм л боломж олж байгаа байхгүй юу? Тэгээд энд ойж байхдаа нэг харьцахгүй. Гэтэ яг уулзахад нэг оюутан байхдаа хамт байхдаа юу хэлсэн тэр тухайгаа яриад яг л тэр мэдрэмжээ ингээ аваад айгуу гоё байдаг байхгүй юу? 10 жилийнхэнтэй уулзахад ч гэсэн 10 жилдээ тохиолж ирсэн юмнууд ярихад яг буцаад 10 жилдээ очсон юм шиг санагддаг шүү дээ, тий. Буцаад нөгөө л нэг жоохон хүүхдүүд нь дотор нь байгаа шүү дээ, тий. Тийм маргааш салцсан юм шиг л чи. Тэр салцсан гэж ярьлаа. Тийм маргааш хичнээн. Сүлдээ хил ам идрэд шүү гэх. Тэг чөтөр салцсан юм шиг сайхан байдаг шүү дээ. Сая манай бас найз Болчкагийн манай найз ирсэн байхгүй. Их нартай гацг. Тэгэл битээр чинь тэгэл яг л маргааш өмнөх өдөр нь салсан юм шиг л гэл уулзаж байгаа байхгүй. Тэгэл амар гоё юм чинь би нэг амар санацсан. Тэгэл одоо ч ихсэн санаж байна. Хөөе эрэгтэй эмэгтэй найзууд ер нь юу ярьд юм бол? За тэгэл ер нь л юм бусыг л ярих, 9 бусыг л ярих л гэдэг. Юм болгоно. Ярианы сэдв нь за яг хуу нэг сургууль ч юм уу эсвэл нэг орчинд байх юм бол ижил төстэй ярих юмуд олдоо штэ. Хоёр өөр сургууль мургуул ч юм уу тийм байх тохиолдолд эрэгтэй эмэгтэй юу ярих вэ? Би бол тэгэл амьдрал тохиолсон бүх зүйлийг ярьдаг дөө. Тэгэл яаж ийн гэж л асуух байлгүй. Хэр вэ? Зөндөл юм ярина. Яг эмэгтэй найздаа баг юу яар чин тэрийг ярьдаг дөө. Эрэгтэй найзтай юу? Тийм эрэгтэй найздаа. Чи адилхан хүн юм чинь бас нэг найзуудын хооронд бас бүр нэг жоохон. Тийм бүр нэг юм нарийн эмэгтэйчүүд юм бас байдаг баха. Тэрийг бол ярихгүй. Гэтэ тэрнээс гадна тийм ярихгүй. Тэрнээс гадна юу юм бол юмнууд. Яа өнөөдөр найзхан сараа хич нэрсэн гэж ярихгүй шүү дээ. Эрэгтэй найз руугаа залгасан. Хүй сараа хич ирсэн. Харин ярих юм уу? Өөрийнхөө одоо нөгөө нэг бэлгийн амьдрал ч юм уу ирэх байгаа хүмүүнийхэн талаар ч юм уу ярих юм? Ярина шүү дээ. Сараагч би ярьжсэн. Тэгэл нөгөөдөл чи тэр чин тийм хэцүү байд юм уу гэлтэй юм яа. Өөртөө хэцүү шүү дээ. Чи одоо найз охин мохинтой болох юм бол чи найз охиноос хайрлцаа юм аа. Тэгэл тиймэрхүү юм яриад явчихдээ шүү дээ.
Маа найзад их нэрээд тэгдэж штэ. Тийм. Энэ ирс үед нь тэгээд нуруу мураг бариад өчж байгаараа чи. Автоматтай юм. Найз их нар тэгвэл хязгаар нь юу юм? Аль энэ хүртэл ярина да. Энээс өөр юм бол ярихгүй. Надад гэхдээ бихийн амьдрал бол ихтэй хязгаар нь орог энэ баха тий. Тийм. Миний хувьд л орог энэ баха. Тэгээд нэг тэрнээсээ цаашлаад бас ер нь тийм ээ. Тэгвэл тэгэл нөгөө нэг ихтэй эмхтэйгээр харж эхлэнэ сте. Тэгээд цаашлах юм бол тэгэл чи штэ ир юм гээл хараа ч штэ. Тэгээд би жам тарих өмөрх. Сар гарнаа гэж штэ. За. Найзын харилцаа хайр болон хувирах буруу зүйл үү гэнэ. Энэ бол буруу зүгийн талаар гэж юу? Буруу зүгийн талаар ярих юм бол чинь би бол буруу биш гэж бодож байна. Тэгээ байдаг л ер нь бол хүмүүс хоорондын харилцаанд орж байгаа үед бол энэ бол байх л зүйл байна. Нийгэмд байдаг л амьдрал дээр байдаг л зүйл. Тэ. Чамайг сайн мэддэг буруу зүг гэж хязгаарлаад байгаа юм бол байхгүй. Тэ, ямар нэг хязгаар гэж бол байхгүй. Тэгэл танаа аав ээж чинь мэддэг. Тэгэл аав ээж чинь тийм ойрхон. Тэгэл чи ингээл тийм байх юм ба тий. Тэгэл чамаа гоохож чийст гэж зүширч байгаа тэгэл. Тэгэл ээж нь гэрлээ бодоо голоод ирсэн чи өө миний охин болцоо тий. Тийм. Улам амар болох байх. Тийм болмол амарлал. Буруу зүйл байх юм байхгүй. Зарим ихтэй хүмүүс нь ингээд найзтайгаа яатсан байл юм байлээ. Найз гэжсэн найзтайгаа суудсан бэ лээ. Тийм тохиолдсон дээ шүү дээ. Болгож ярьж байвал тийм. Найз гэж байгаа суудсан байл тэр өстэй. Аваа сууд тэгснэ тэр найз нь дүү гэж даваа суудсан байлаа гэдэг тийм. Тэр чинь нөгөө нэг X нь дандаа тэгж ярьд юм санагдаад шүү дээ. Тийм үстэй. X-ийн үүднээс бол тэгж бодож болно өстэй. Үгүй нэг надтай үргэж байхдаа нэг амар найз үгүй бистэ бит хоёрын дунд юм байхгүй энэ төр гэж тэгжсэн салж маасныхаа дараа хэдэн жилийн дараа юу сууж мууцсан өстө бүр үржиж мөрчсөн. Би бол үгүй найз гэх юм хоёр. Тэгэхээр одоо надтай үргэж байх хугацаанд бас тэг яг жинээсээ найз байсан ч юм уу эсвэл бас цаагаараа завартаад байдаг байсан ч юм уу. Тэгээд тэр үргэж байх хугацаанд тэгээд энэ охин л надад тарах юм байна гэж. Энэ охин л миний сонголт юм байна гэж шийдвэр гаргасан л байхгүй. Тэгэхээр яг чи тэр хүнтэй жишгцэн байна шүү дээ. Тэр хүний бас нэг тийм шалгуурын яг нэг шатан дээр нас зөрөөд өнгөрсөн юм уу. Тийм л юм бол тарлаа шүү дээ. Тийм бол таарлаа шүү дээ энэ яа. Тийм үстэй энэ ч надад. Нөгөө хүний батлах бас нэг шалгуурынхаас үнс болж гисэн юм шүү. Бас байна шүү дээ. Надаар дамжаад алхацсан байдаг нас. За ийм хүнтэй бол биш юм байна гэдгийг л ойлголцсон л байхгүй. Үгүй гиснээс би нэг ингэсэн энэ 7 хоногт Before Sunrise гэх кино үзсэн байхгүй юу? Үзчихсэн доо. Амар гоё тий. Амар гоё. Үнэхээр гоё кино. Яадаг кино би мэдгүй шүү дээ. Ингээ зөвхөн санаандгүй учирлаар юу галтэргийн дотор таарчдаг лээ. Галтэргийн дотор таарад бүтэн өдөр чинь ингээ хамттай байдаг байхгүй юу? Тэгэл гоё. Ер нь тий, эрэгтэй ингээ хамгийн гол нь энэ байхгүй юу? Хамгийн гол нь жоохон тэр хоёр ингээ нэг хот руу явж байгаа байхгүй юу? Тэгээ эрэгтэй нь болохоор Америк, эмэгтэй нь болохоор Франц гэсэн баха тий. Франц эмэгтэй ээж таарад тэгээ ингээд цуг явж байгаад эрэгтэй нь чи ингээ надтай энэ буудлын дээр буучгаа. Тэгээ хоёлаа ингээ өнөө шөнийг цуг ингээд өнгөрөөд энэ өдрийг гэх юм уу? Цуг өнгөрүүлээ тэгээ маргааш ингээд хоёлаа салаад замаа хөөё гэсэн баха. Тэгээ тэрэн дээр нэг хоёр дээр нөхгүй юу? Before Sunset хаа. Тэрэн дээр ингэж хэлжсэн. Надтай ингээ үргэлжсэн залуучууд ингээ бүгдээрээ ингээ надаас салсныхаа дараа хүнтэй суучлаа гэдэг. Тийм бод чинь зөндөө шүү дээ. Харин тэгээд ингээ би тэднэрт ингээ хүнийг яаж хайрлахыг, хүнтэй яаж харьцахыг заасан байна. Тэд нар надад ингэж баярлаа гэж хэлэх хэрэгтэй байна. Тэгээ уйлаад яг тиймсэг нөхгүй юу? Би бүр яг тэр хүмүүс хэлмээр санагдаад байдیں۔ Тэр чинь яг амьдрал дээрээс байдаг л зүг шүү дээ. Тэгэл яг тэр үнээс алал надтай үерхэж байгаад ингээд яасан хүмүүс гэл хөхт мөхтэй бол ингээд хүнд өрхий очтой болчтой гэл гэр бүл зохиочтой гэлдэг би шүү дээ. Тэгэхээр яацсан уу энэ? Тэгэхээр чи болохоор тэр буянтай хүн юм биш. Тэр нь надтай суухгүй байхгүй юу? Чи тэр хүнийг бэлтгэдэг хүн юм шүү. Одоо асуудалтай болол надтай суухгүй юм шиг. Жир нь бол дасгалжуулагч юм шүү. Яа, гонхтой. Сэт. Догоо нэгт. Нэ тэгэл өсөл олдоо яванда тэгэл гарч ирэхэл яах вэ? Найзтай л болох хэрэгтэй байна. Тэгтээ гоё гэнэ шүү тий. Тэгтээ гоё гэнэ сайн. Тэгтээ хосын харилцаанд бол ер нь бол нэг хяраад юм мэдээлэгч бодож та. Яарах тусам тэгтээ амар хамгийн сонитой нь очиод харцдаг тий. Та нар яагаад тийм сонголт хийдэг?
Өлсөөд. Одоо ингээ амар сонин. Одоо л үсэхгүй хаа. Одоо яагаад тийм тоглолт юм? Энэ нэрийг хэрэглэх хальтаа. Гэтэ сонин. Яарсан даа юм шүү. Гэтэ ингээ өмнө нь хичнээн ингээл за бодоод ингээд би юм үнтэй ядаж ажил төрөлтэй тийм үнтэй суухдаг боддог байхгүй юу? Боддtiin. Тэгээ яг тэрсний дараа нөгөө хайр сохор гэдэг дээ шүү дээ. Тийм. Яг тэрнээс иртмар жоохон явчих гээд байгаа юм шиг. Тэгээ холмостой үнч чамд хөөрхө харагдаж шүү дээ. Ер нь л. Холмостой л гэтээ арай яахгүй байна. За эмэгтэй юм бат их баха. Тийм. Энэ дээр надад юм сохорд бол доглоо хүртэл тормолцдог гэдэг шүү дээ, тий. Нөгөө нэг эмэгтэй хүний хамгийн гол зүйл нь би ядраа яагаад дандаа хамгийн гол зүйл нь шүү дээ. Тий, одоо гол зүйлийг л ярьсаар байна шүү дээ. Цензураал багасгаж болохгүй юм шиг байна. Одоо нөгөө нэг надад нэг за энэ 5 юм заавал байх хэрэгтэй ч юм уу тий. За ядаж энэ ганц юм заавал байх хэрэгтэй гэсэн нэг юм байгаа шүү дээ эмэгтэй хүнд чинь. Эмэгтэй ч хэлэхгүй эрэгтэй хүнд ч гэсэн. Тэрийгээ ерөөсөө төвшин бууруулж болохгүй. Яг нөгөө яарсан үед тэрнийхэн төвшинг бууруулад тэгээд яг нөгөө тийм үнтэй тавчтай юм санагдаад шүү. Ойлгож байна уу? Нэг жоохон юу юм шүү. Шаардлага тавихаар чинь тэр үнд. Одоо за яг өөрөө зөвшөөрөөд явах юм айгу цөөх юм шүү. Тэр чинь болсоо гэдгс чинь нөөх юм. Амар ах ээж үйл. Юу гэсэн үг тэр нь юу гэсэн үг юу гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг харин тэр нь юу гэсэн би ойлгохгүй байхгүй юу? Одоо хит их шалгуур тавихар чинь тэрэнд чинь одоо нийт хүм ордчихж байгаа юм шүү. Гэхдээ та нар шалгуур тавихгүй хүнтэй суухгүй үстэй. Дор ажил ядаж нэ ажил хийдэг амтантай сууж идэ гэж хүн бодно үстэй. Яг тийжч шүү дээ. Заахлаа шүү дээ. Ер нь л тийж л бодно шүү дээ. Тэнгүү за хамгийн наад цаан чинь энэ байхгүй юу? Миний яага бууруулах юм гэхээр одоо жишээ зүгээр жишээ шүү заа. Тэгээ энэ хэр ажилласаг байна. Тэ хэр надад сэтгэлтэй байна гэдгийг ингээд нэг төвшнгүүд байгаад шүү дээ. За нэг тиймэрхүү л байх болохгүй шалгуурууд гэдэг юм. Тийм байна. Тийм энэ шалгуурлалт байхгүй шүү дээ. Тийм байж болохгүй. Зүгээр ингээ энгийнээр тайлбарлах юм бол би ингээд за би өмнө одоо хүртэл ингээл 75-тай залууд дуртай байлаа гэж бодъё заяа. За бодъё зүгээр бодож байгаа шүү. 75 залуу юм уу? Окей юм уу тэгээд. Өвгөн юм шүү. Окей өгөг нь өндрийн хэлээд байна. Эндэр юм уу? Эндрийн яриадсан юм. Метр 75 бол чамд багч нэрээ. Яа муу. Зүгээр ингээд төсөөлөе заяа. Би ингээд 175-тай залууд дуртай гэж боддог за. Тэгээд дандаа тиймэрхүү залуудад чуудаа үлдэх метр шүү. 60 гараад ирсэн үү? Би ингээд нөгөө нэг хүмүүнтэй үерхээ одоо ч юм эсвэл яарад тэнгүүтээ нэг 65-тай залуутай санамсаргүй байдлаар ингээд одоо юу гэх юм найзууд болчихгүй да. Харьцаж явахгүй да. Тэгж байгаа. За тэр өндөр мөндөр нь ч яах вэ те? Тэ сэтгэл чухал юм наа. Гайгүй юм байна да гэд ингэж өөрийнхөө төвшинг бууруулах ёсгүй юм шиг байна. Тэр хүндээ тааруулах. Анхнаасаа 75-тай хүн гэж байгаа. Наач хэцүү байна. Хэцүү биш. Тийм болохоор харин алдаад байгаа юм шүү. Гү метр 70 байлаа гэд метр 75-ын за яг хоо жишээ авч ярьж байгаа. Гэтэ тэр сэтгэл харна гэдэг чинь одоо ер нь бол миний хувьд бол нэг нэмэр бол. Тийм штэ. Тэр метр 70 байлаа гэ одоо яах вэ? Жишээ авахад хоёр яахад. Яг ч жоохон буруу жишээ авчлаа л да. Метр 75-тай 75-аас дээш гэж хүн заачиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энд чинь арга тэнцэх хүн айгуу зүг. Хэцүү штэ. Хэцүү штэ. Одоо нэг нэмэрт бол одоо тэгэл харах юм бол сэтгэл хандлага. Ер нь бол за ямар ч ингээ хөөхөн ингээд хараад нэг юм бол яг 10 хүн бол ингээд чагсч болно шүү дээ. Тэгээ яг тэр дундаас харах юм бол өсрөөл нэг нь л үлдэх шүү нэр. Яг гэр орно ингээд сайхан ингээд цэвэр цэмцгэр ингээд даваа яваа юм. Тэгээд айгу тийм зөөлөн өрөвч тиймэрхүү бол яг харах юм бол 10-аас 1 шүү. Ер нь чиний найз залууг байгаа шалтгааныг олчлоо. Хоёр тэгэхээр зүгээр намайг энэ подкаст дээр хоёр зүгээр намайг яга хостой болохгүй шалтгаан. Олчихлоо шүү дээ харин тийм. Нөө. Халгуур чи энэ одоо ингээд 17 Pro Max яваад байгаа байхгүй юу? Яа. Тийм үстэй. Яа, үгүй ээ. Амар мянга сэтгэлтэй те өгөн. Тэгээ шинээр гарсан тийм өндөр тийм icon бүх юм толцсон хүн байгаа. Ой би үгүй. Сонсч л та хоёр намайг. Уг нь наач iPhone 13 хэрэглээс гараагүй л шүү дээ. Би сонсч л хоёр дэ яваа аа. Нэг тиймэрхүү шүү дээ. Амар чи дадсан уу? Аа яа таа. Намайг хоёр орог шонтойг илчлээ шүү дээ. Үгүй энэ ахгүй юу зүгээр л
Тэ ямар ч харилцаанд орсон өөрийнхөө үндсэн тэр хүсдэг байсан зүйлээ битгий доош нь буулгаарэ. Тэгж буулгаж явж байгаад л ер нь жоохон сүулт нь сэтгэлдээ нийцээгүй хүнтэй гэр бүл болоод хэдэн хүүхэдтэй болсон байт юм шиг санагддаг байхгүй юу? Тийм. Миний сингл байгаа шалтгаан та хоёр нэг тэр бол биш за. Үгүй. Бараг тийж та хоёр битгий хууцсан. Та хоёрт нь бол ямар ч хамаахгүй битгий хууцсан жаганаас гэж байна. Гэхдээ ер нь миний сингл байгаа шалтгаан бол би угаасаа болоог байгаа. Тэгэл сингл байгаа. Тийм болоогүй байгаа болохоор та хоёр бити илүү юм яар гэдэг. Би тэгэж хүү амтан тэгэж те нэг амар 20 цагтаа би чинь бараг ингээд цагдаа шиг гавл мавдаг тийм юм биш гэ. Метр 75 тавьчаад буцаж ирээрээ. Би тэгдэг. Мэд яваад өсчөөдөр гэж. Би харин тийм. Мэд угээ сэтгэлийн сайхан нуруу маам байна. Яа. Энэ хоёр яар мохоо хүмүүс ээ. Одоо ингээд чаналт эхэлж байгаа шүү дээ. За нэг тийм. Тэгэхэд өөр асуулт байна уу? Байна. Энийг заавал асууна гэд бүр тэмдэглэсэн байна. Хамгийн зөвхөн хүсэмжит асуултаа. Эсрэг хүстэй найзтай байх нь өөрийн хосын харилцаанд нөлөөлөх үү? Нөлөөлнө. Амар нөлөөлнө би бол. Би бас тийм найзтай хүн дургу. Ер нь бол нөлөөлнө. Яг уусаа нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь бол яг кейсүүдийг ингээд бодоод үзэхдээ л ер нь амар нөлөөлжсэн тохиолдлууд бол зөндөө. Тийм. Одоо ингээд чи найз охинтойгоо ингээд би ингээд уулзах гал очих юм бол маа нөгөө эмэгтэй найз чи хажууд нь ингээд байл маа нөгөө одоо найз охин чи эвгүүгээр бодож эхлэв шүү дээ. Тэгээд тэлинэстэй ингэсэн ингээд тэгэл дараа нь тэр чинь хэрүүлийн сэдв байхгүй юу чи тэрнтэйгээ яваараа маваараа гэдэг чи тэрнтэй ингэдэг үстэй намайг тэгдэг үстэй чи тэрнтэйгээ тим юм байл шүү дээ. Тэгэл тэгэл юу гэж хэлэх юм итгэв байлаа шүү дээ. Нэрэл тэр юмнуудыг хийцэн байдаг. Тэгээд тэр чинь нэг санаач нэг зориод хийгээд байгаа юм шүү дээ. Олуулаа нийтж байгаа л хийцэн ч юм уу нэг тиймэрхүү. Тэгм гот нөгөө өнд чи эвгүү тусаад тэгээд хэцүү шүү дээ. Тэгээд аргадах гэж боо юм болно шүү дээ тэр чинь тэгээд керманаас тэгээд мөнгө төгрөг гараад ирлээ шүү дээ. Тэгээд хоолонд ногоолгоос оголол тэгээд юм авч игээс оголол тэгээд авч өгөөч дийлдэхгүй бол тэгээд одоо яа. Гэтэ яг үндэ октоодаа шүү дээ. Тэр хоолонд мөнгнөөс гарч байгаа сэтгэлж хүсдэг байхгүй. Зүгээр л тэр найзгаа блоклохыг л хүсдэг. Тэгээ ер нь бол тийм л дээ. Тэгээд блоклчгаар чинь тэгээ бас тэр хийцэн штэ бас. Тэгээд блоклохгүй байхгүй. Эднэр амар хамгийн амар. Үгүй тэгээ итгэж болдгоо юм уу? Итгэж штэ. Яг хөө тэгээд эрэхтэн төрлөөс нь л амарч л та. Тийм би бол тийм нөлөөлт юм аа яалтчгүй нөлөөлт. Нөлөөлн амар нөлөөлөл шүү. Тийм болохоор эрэгтэй хүмүүс байна яг хосын харилцаанд байхдаа тэр татны эмэгтэй найздаа жоохон хязгаар тавьж найзлаад эсвэл блокл. Тэгээ ер нь бол тэгээд ер нь зайгаа бариад тэр нь холцсондоо тийм олцсондоо зүгээр. Яг хөө тийж бүр амар харьцахгүй болох нь шүү дээ. Тийм бүр тийм бол биш. Гэтэ ер нь бол харьцах нь багасна. Тийм харьцаа багасна. Үс харьцаагаа тэгээд уус нөгөө чинь ойлгоно дөө. Холдсон л тэр. Миний бодлоор л тий. Чиний бодлоор. Одоо манай эсрэг хүчний манай бод. Чиг шиг ёо. Та өнөөдөр бүр хоёр нам. Одоо манай Монгол Ардын намын эсрэг хүчнийхаа. Ёо. Би арчсан нам. За би тэгвэл хүн нам болчих за. Би бол блокл гэж юусэн хэлж байгаа би амьдралдаа. Гэтэ чи ер нь блоклохыг ер нь чи гэтэ блоклохыг хүсдэг үстэй. Хүсдэг үстэй блоклуулахыг үгүй мөн. Би бол минийх л ах дуртай гэж. Тэг зүгээр анхнаасаа тийм үнтэй уулзахыг хүсдэг. Анх танилцаал тэгэл эмэгтэй найз мэдтэй гэж ярьчих юм бол за гэж бодчихдээ шүү дээ. Ер нь дэмий юм байна да. Тэг эмэгтэй найз олонтоо байвал надад бүр улаан гэрэл шууд хасдаг. Ядаж ганц байвал окей. Тэгин л дээ үгүйсээ. Яг ч утсан тэгж шууд ирч эмэгтэй ч шууд асан шүү дээ. Тэгээ блоклч мологлоо дэмий ах уу. Үгүй тэгэл блоклоо гэж дуус харилцаа мөн ч юм уу мэдхгүй шүү дээ. Тийм ээ. Гэтэ яг тэгээ хардхал бэлгүү дээ. Тэгэл чамаас салгаад аваа явчих. Йоо. Гэтэ тэр эмэгтэй найз нэг тийм жоохон хортой найз байдаг шүү дээ. Хортой найз. Тийм чи яагаад нэг охинтойгоо ингээл яваад байгаа маа. Тэгтгүм үү нэ зөвхөн чи ингэдэггүй хоол чи хийж өгдөггүй юм яана. Чамаг одоо чамтай суул бараг тэгээд
чамаараа боолоо болгож байгаа. Тийм чамайг ингээл бацсан байж тээ. Бацуулсан байж тээ. Амар шонгод юм. Тийм эмхтэй найзууг бол би бол болоо. Тийм эмхтэй найз байдаг юм ямар амар байд юм ба. Байдаг. Ваад үчис ер нь л хэлсэн шүү дээ. Одоо тэгээд ярианыхаа ихэнх жил одоо ярианыхаа төгсгөлтчээс хэл. Ер нь 18-тай ер нь хүртэл 30. Би 18-тай биш ээ. Одоо өөрөө үлэн зөвшөөрсөн. Би 30-тай гэж. За тэгээд миний бодол нэг юм байна. За тэгвэл би ингэж дуусгахыг амар хүсэж байна. За энэ ярианаас үндэслээ за гэдэг жоохон дүгнээ. За өнөөдөр дүгнэлтээр эрэгтэй, эмэгтэй найзууд ихний асуултаас найз байж чаддгүй. Тийм үгүйгээр хариулах уу? Үгүй. Яг энэ яриан дээр үндэслээд. Үгүй. За үгүй юм байна уу? Яхнасаа байхгүй л гэж бодчихсон. Тэгэл төгсгөлн ч гэсэн байхгүй л гэж. Тийм хуурч болохоор харилцал юм байна гэж бодчих. Хоёр эрэгтэй хүн бол яаж ч хуурж болохгүй шүү дээ, тийм шүү дээ. Тэс мэдгүй хуурдаг хүмүүс байдаг ч юм. Сүүлийн үед хуурдаг. Сүүлийн үед хуурч гэдэг байгаа шүү. Гэтэ яг тэр буруутгаад бас яа. Манлаа ихэндээ юу гэсэн те байдаг гэж бодчихсон те. Тэгээ сая ярьж байгаад юу байхгүй мэн гэж бодож байгаа юм. Тийм ер нь хуурч болохоор л юм байл гэж бодож байна. Тэрнээс бас байдаг 50% дээр дахил гэтээ ер нь бол хүрэх чадвартай л харилцаа шүү дээ. Ер нь бол чадвартай харилцаа л гэж. Тэ эрэгтэй нь зориглол хөдлөхөд ер нь бол эрэгтэй нь ингэ зориглоод ингэ хөдлөөд ингээл чаргуцалтаад байх. Тэгэл ер нь болчдөг шүү дээ. Тэ эмэгтэй хүн чинь тэгээд тасаа тэгээд ингэж байгаа л тэгэл нэг өдөр л тэгэл зөвшөөрсөн байдаг шүү дээ. Эмэгтэй хүн тэгээд сэтгэлийн юмтан дөө. Зөвшөөрсөн тэгээд нөгөөт хүмүүрээ төр ингэ хэрэлж идэг шүү. За. Мөгээр ингээ манай подкаст өндөрлөө. За тэгээд өнөөдрийн дугаарт өрсөн тэгээд баяртай баярлалаа. Тэгээд эндээс бас сурах юм одоо хүмүүст бас хэрэг байсан уу сайлж мэдэхгүй нас. Тийм хасныг сураач яах те тэгээд чиглэл хань болгоол сонсож яах те. Тийм хоол хийж яах та сонсороо л гэж хэлээ. Гэрээ хийх та. Тийм. Нүрээ будчих та. Тийм. Тэгээд найзууд маань сонсч байл тэгээд юу л ингээ дотроо яг бодогддог юмнуудаа л ярьсан шүү. Тэгээд дараа нь тэгж доглоод энэ зүгээрээс асуудал болно ачаас. Доглоо шүү дээ. Найз юм чинь доглох хэл үлээ. Найз нар бол симхи андахгүй. За ингээд гурлаа өндөрлөх үү. Тэгээд зөндөл ярьлаа. За бид гурван яриаг хүлээн авч сонссон. Баярлаа. Та бүхэндээ баярлаа. За. Баяртай. Баяртай.